За орж ирж гин үү. За Булган аймгийн Бүрэг хангай сум, Төв аймгийн Заамар хоёрын дундуур туулгол урсдаг. Туулголын хоёр талаар битүү байгалийн алуурчид байгалыг ямар болгосныг та бүхэнд одоо харуулъя. Нодны би Эрдэнэт явах замдаа 2025 оны 5 дугаар сарын 22-нд энүүгээр дайраад явсан. Тухайн үед лайвдчихсан та нар харж байгаа бах. Одоо нөгөө байгаль уламд ортцсон, нэгс нөхөн сэргээлт хийгээгүй зүгээр л алуур явагдаж байна. Гэмт үйлдэл явагдаж байна. Гэмт хэрэг явагдаж байна. За одоо энэ хараа. Нод намайг ирэхэд энэ овоолго байсан. Тэгсэн энэ жил дахиад энэс том овоолго үүсгэж чараа. Амар. Одоо энийг хизээ зөөж одоо эднэр болно. Ингээл хаяа явна. Том нөхүүлдэн, нөхөнд нь мал унж өгнө. Янз бүрийн гэмт хэрэг гарна. Шарил зурган ингээ байгаль халагдана. За Австрали, Канадад ийм байх юм бол шууд эрүүгийн хуулийн ялтай байгаль орчны гэмт хэрэг. Тийм учраас Австралид, Канадад уулуурхай ашиглахдаа ухсан нөхөө буцааж энэ овоолго шороогоороо бөглж дээр нь мод тарьдаг. Тэгээ бүр модны яамтай хүртэл болсон. За энэ ингээ сэгнүүдийнх нь энэ цэг энэ байна. За би ямар хүний талаар ярьж ийн гэвэл манайхаа одоо би та нарт тойруулаад харуулна. За намайг нөгөө хилмигдээ шоронд явж байхад за нар мандах гэдэг ах байсан юм аа өөрхий. Авгаа 10 жил авсан, нар мандах 5 жил авсан. Гэр бүлээр. За энэ юу яасан гэвэл одоо энийг ухаж байгаа, энийг лицензний эзэн болоож авахтаа ган зөрөг буюу ард түмэндээ алтны салбарынханд хужаа ган зөрөг хэмээн алдарсан үнэнд хэдэн зуун сая төгрөг залилуулсан. За авгийнхаа найзын нэг үл хөдлөхийг одоо тэр энэ гэдэг нараах гэдэг ах заяа банк ус тавиад энэ ган зөргийг энэ лицензний төлбөрөөр төлж чадахгүй алингаа алдаад зовоод ядраа явж байхад офсын түрээсээ төлж чадахгүй туслахуудынхаа цалин өгч чадахгүй ажилчдынхаа тэр үед нь зээл авч өгсөн юм бил. Гөгш нь алтны ургаатай ална хядна чи юу тэр бомтон болно надад хөрөнгөл оруул гэсэн юм бил. За тэгээд нараахын цаанаас Нацаг гэд нэг найз нь байгаа. Энэ хоёр хоёулаа оруулсан. Хоёулынгийн энэ тонгорсон заяа. Энэ олон хүн залилсан уулгаач одоо шоронд байгаа. Би нодн гарч ирээд, уржин гарч ирээд хөөе бүхэл бүтэн хүний амьдрал алчлаа. Ган зөргөө. Тэр нь туслаач гэсэн надад салавч өгсөн маа гэд. За тэгээд эргээгээд энийг одоо харуулъя. Би одоо энэ хараа уурхайг нь харуулъя. За одоо энэ хараа ингэж алж байгаа. Энэ хараа. За одоо энэ падан дээр байна. Би энэ зогсож байна хараа. Энэ чаа. Энэ зогсож байна ингээд. За яа. За энэ бичлэгээ явуул. Энэ яг сая хийсэн бичлэг шүү. Ингээд том уул овоо шиг шороо үүсгээ хийсэн. Энэ хараа ийм том. Ингэж алсан. Ингэж их шороо үүсгэнээс чи энэний доороос өдөрт бараг 20-30 кг алт авч ирсэн гэсэн. За зогсож байна. За тэгэхэд хажуудлынх нь айл энэ хараа. Нодн би бас яваад харуулж ирсэн. Нөхөн сэргэлт хийсэн байгаа цараа. Энэ палатиум ланд гэсэн баха. Палатиум ланд билүү. Эднийх. Эний шиг нэг сэргэлт хийгээгүй. Энэ яасан гэвэл энийг ашиглаад эний шиг болгоод буцаагаад булцсан гэсэн үг. За явал. Энэ яг хажуудлынхын залгаал лицензтэй ингэж нөхөн сэргэлт хийгээд хариуцлагатай болоорхоо хийж байгаа. За яа. Тэгэхэд энэ уулгаач чиг хараа. Ингээ хядаа хийцэн. За ингээд одоо энэ том овоолго шороог ингэж ухаад мөн үү? Саяны газар дээр авчирч овоолж байгаа. Энэ бас эдний шороо мөн үү? Мөн биз? Ингээд овоолол байдаг хулгайчууд. Уг нь энэ ухцсан энийг булах хэрэгтэй байхгүй юу? Булаад игшлээд энийн шиг ногооруулах хэрэгтэй. Ингээгүй энэ хулгайчаараа. За хараа. Ингээд ерөөсө голын цаагуур, наагуур энэ заамрын нутаг, энэ Бүрэг хангай нутаг. Ингээд дээшээ доош алаа ицсэн байна. Одоо энэ бол ингээ хэмжээгөө доош гүн юунд борооны ус ингээ цуглаад нүх зүгээр л нүх үлдсэн тийм ээ. Тэг ингэж л алсан байна. Гэхдээ энэний доороос удаа алтгах юм уу? гарахгүй гараад авцсан. Гэхдээ түгэл энийг болж болдгоо юм уу? Гэхдээ болох шээ юу одоо энэ юу ч овоолгочоод энэ уул ингээ айчиж байгаа байхгүй. Энэ уулаа. За энэ уулыг хош энэ рүү болох хэвээр. За чи бадан дээр гүйлгээд харуулъя та бүхэнд ойлгомжтой. Хураагаад хараа. Энэ шороог өдөд заяа. Энэ шороог заяа. Уулуурхай ашиглаж болно. Энэ шороог энэ рүү болох хэвээр. Энэ рүү бачиг зогс. Энэ рүү. Ягаад энэ рүү болохгүй байгаа юм? Энэ рүү болно гэвэл асар их мөнгө. Одоо энэ шороог зөөхин тулд хэдэн зуун тэрбум төгрөг хэрэгтэй.
Тэгэхэд тэр өмнө төгрөгөө хэмнээд дансанд нь энэ улгаачийн дансанд одоо байна шүү дээ энэ хараа. Энийг зөөж ийшээ хийжээж за ийшээ эргүүл. Дараагийн энэ рүүгээ орох хэрэгтэй мөн үү? Өмнөхийг яагаад сэргийлэхгүй байгаа юм? Байгаль орчны яам экологийн цагтаа яасан? Болоожи хуугаан зөргөөс та нар авилгаж шаацсан уу? Тий. За тэгтээ энэ дотор байна шүү дээ. Ингээ хүн түнтэй хамтардаг. Одоо энэ бодвол нэг хэсэг хүн оруулаад хөрсөнтэй хүргэж баахан хідэн тэр өмнө шороо зөөлөгчж жоод хөөгөө гаргацдаг. Цэвэр заллингийн улгаач. Одоо энэ хөөгцсөн нэг хүн миний ард цууцсан явж чинь заллиулсан. Харуул хамгаалтын нэгэ заллин энэ өрс заллингаар шоронд орцсон. Хараа ингээд өнгөнийх нь өрсийг овоолж энэ рүү овоолдог юм байна. Угсныг руугаа хийх ёстой шүү улгаачийг. Хараа. Ингээ энэ бол ингээд нэг дамп гэдэг энийг бол мангар том тэг нэг билац харагдаж байгаа. Эрдэнтийн билац шиг юм явж байгаа тийм үү? Энэ дээрээс жижиг харагдаж байгаа. За эргүүлээ явуул. За энэ улгаач бол ингээд байгаль орчны эсрэг гэмт хэрэг. За тэгээд мөнгө угаалт. Дансанд нь заа юу зүгээр 120 тэрбум төгрөг нэг өдрийнх нь орлого бэлэн байж гэнэ гэж байгаа энэ улгаач. Энүүгээр нь одоо нөхөн сэргээлэг экологийн цагтаа байгаль орчин яамна. Байгаль орчны яамаа хөөе. Уулуурхай яам далчгар дамка улгаач энэ байгаль ийм болсон байна. Чи уулуурхай яамны сайд түн хариуцлагатай уулуурхайг бий болгож энэ хэсгийг нөхөн сэргээлэх ёстой шүү дээ. За ингээ явуул та чааш нь. Ингээ алаа хийцэн улгаачуд хараа. Энэ дөнгөсөө нисгсэн дорон шүү заа яа. За одоо ийм гүнзгий ухаал. Энэ гүнзгий шороогоо энэ дээр аваад хайцсан гэсэн үг хараа. Энэ амар уулгоогоос таар л да. Тэ? Энэ бол доош хэдэн 100 м байгаа шүү дээ. Хэдэн мянган метр тийм ээ? Хөрсөн дээр бол агараас л ингэж зүгээр ил харагдаад байгаа болохоос биш. За дороо хэр гүнийг бол бид нар мэдэхгүй. Одоо энийг болуулах хэрэгтэй. Энийг болуулж ээж энэний дараагийн одоо тэл лицензтэй талбар оруулах хэрэгтэй байхгүй юу? Барьцаа гэж чааваас нэг хэдэн төгрөг тавьчихсан дөө шалаагүй энэ хулгаач. За явж гин. Бид нар энэ зогсож байна. За тойроод харуулъя. Заамрын бодит байдлыг харуулъя та бүхэнд. За ямар нэг ингэж байгаль алаад Монгол улсыг хорлоод, малчтын бэлчээрийг хорлоод тэгээ гадагшаа явж казино тоглоод, брэнд өмсөөд энэ хулгайчд байхгүй машин байхгүй. Энэ араа одоо энэ дугааж ах шиг байна тийм үү? Яг гүлэг. За энэ би пата барьж авч ирсэн шүү дээ. Тэр хэсгийг чи бичээгүй юм. А тэр дараагийн бичлэг дээр байгаа. Оруулж. За ямар нэгэн байгаль алаад ямар ч хариуцлагагүй уулуурхай хийгээд за ийш хөдлөө явж дараагийн бичлэгээр оруулж. Одоо би та бүхэнд энэ заамар руу гарч харуулъя. За байга бодит байдал. Одоо ийшээ ингээд энэ эрүүл хөндийг ухаж эхлэн энэ улгаачуд. За яа. За ийшээ одоо гол руугаа буцаж иргэнэ. Гол руу буцаж ирээд ямар юм байдаг гэлээ? Сов билүү? Тийм сов. Сов гэдэг одоо Монгол улсын Төв аймгийн Заамар сумын сов баг гэж сум шиг том одоо том баг одоо сумаас том баг үүссэн тэр байна тэнд байна. За энэ дээшээ доошоо үлрээсээ битүү байгалийн даалгдсан байна. Хариуцлагагүй уулуурхай ааваа. Нөгөө их орончд яасан. Энд ирэхээр дандаа мөнгө шагаал алга болдог захын уурхаагаас. За энд байгаа уурхаануудаас хойш би өөрийнхөө дизель хэрэгтэй. За яа. Дизель хэрэгтэй явж байна. Өөрийнхөө зардлаа. Хөлхний их оронч хулгайчууд шиг тийм ээ. Эднэрээс мөнгө шаах гэж шантажлах гэж яваагүй. Хариуцлага нэх гэж явж байна. За яа. Одоо энэ болоожин ган зэрэг хулгайч шоронд байгаа. Энэ овоолгыг хийхэд эн чинь нэг 3 жилийн дотор энэ хулгайч би өржигдэр өрөөндөө авчихсан заяа. 1.3 их найд төгрөг нэг хүний дансаар угаасан баг. Ямар нэг ингэж их найдаар нь ингэж Монгол улсын үндсэн хууль заасан байгалийн баялагийг ганц хулгайч ухаад ямар нэг ингэж өвдөхөд эмчилгээний зардал байдг юм бэ. Иргэд өвдсөн байгаа шүү дээ. Нөхөн сэргээл хийлэхгүй. Одоо би та нар тэрийг харуулъя заяа. Тэр бол буузар хараа. Ингээд заамар тал руугаа гарч ийн заяа. Ингээ эдээ хайцсан байхгүй. Эхлээд тэр хэсгийг одоо ашиглавал булуулаад дараагийнх руу н оруулах та. Ингээ дуусгаа хайцсан улгаачуд хараа. Зүгээр заамрын нэг туулгоолын хоёр талаар бол зүгээр тэр чигээр байгалийн халдвар. Энэ одоо хаанхын кемпинг.
Сатэн. Зөв. Энэ саяны нөгөө нөхөн сэргэлт хийсэн байдаг мөн үү? Надлан би бас ирэл эднийхээ навд арай гайгүй нөхөн сэргэлт хийдэг юм шиг байгаа. Юу. Тий. Саяны нөгөө ногоон биз дээ, тий? За тэр дараагэр хийнийх. Дараагэр юу лээ? За энэ шижир алтын талбай байдаг. Эрүүл мэндийн сайд мөнгө сайхны ах захирлыг хийдэг. За тэр хулгайчдаа авилгалын эргээр шалгагдж байгаа. Бас нэг баахан улсад онц хэмжээний гохирол учруулад энэ жил их чинь баахан үнэтэй гэрээ хийж ачаад амралтаа аваад алга болцсон. Тэ энэ хэвд шижир алтын талбай л. Дээшээ өгсөд бараг хэдэн 10 км явна те. Тэ хараа ингээ халаа хийцэн. Тэр дараагэр хийнийх дараагэр гэдэг үү? Тэр өстөм. Гол дотор ухдаг юм хийнийх. За эрүүл мэндийн сайд мөнгө сайхан чи албан тушаалаар оруулан ашиглаж өөрийнхөө төрсэн ахыг Монгол Росвет мед компани охин компани болох шижир алтын захирлаар тавьсан улс төрд орохдоо жих хэмжээний мөнгө зарлагдаж гарч ирсэн мөнгөний хулгайчуд байна. Яасан шонхор захын чи орлого та нарт багтаад байна хулгайчудаа. Тэ? Энэ хараа ингээ байгалыг халаа хийцэн. Заамар л орж ирж байна. Сов баг руу орж ирж байна. Ингээд туул гол голын айс ав газар алж байна. Ингээр байгаль орчин хилгэнэхгүй яах юм? Цөлжихгүй яах юм, аа? Тэг би хариуцлага гэж явж шүү хулгайч нараа. Би нодны ирсэн. Энэ жил дахиад ирж байна. Совын гүүр гэж байна. Цаагаараа ингээд энэ тодорхой харагдана те. За харж гин үү? За эрүүл мэндийн сайд мөнгө сайхны ах нь одоо шижир алтын захирал гэж байгаа шүү. Тэр хулгайч нодон 100 хил алт авна гэдээ бараг л худлаа шаагаад 100 хилийн зарлаг гаргаа шаасан 10 хилийг тушааваагүй юу 90 хилийн гохиролтой шаацсан гэсэн. Мөнгө сайхан чи ахыг хөөш. Монгол ардын намын дарганараа хөөш. Та нар ингэж ах トゥ угаар нь албан тушаалд хөртөө мөн хэдэн олигарх хулгайч нар мөнгөөр улс төр зоож гарч ирнэ ахыг төрсөн ахыг энэ захирлаар тавьсан. Энэний бусар одоо НАТО гэдэр шалгагдаж байгаа гэсэн. Одоо айгуул замхрал халах болно заа. Байгаль орчны эсрэг гэмтэрэг үлдсэн хулгайч. За ингээд совын баригад руу явж байна тийм ээ. Энэ авь нүл шарилж. Нүл шарилж заа. Нүл шарилж байгаас тарал та. Ногоос нүл шарилж шараа. Байгалийн хүмүүс гэж байхгүй шүү дээ. Байгалийн өргөл гэж байхгүй. Ингээ ухаад угаагаад ингээд нэг шиг нэг зэрэг ингээ хийсэн. Байгалыг алаа хийсэн. За хар шарилжийг хар. Совын гүүр нь энэ үү? Тий. Туулгалаар гарах гэж байна те. Тий. Хэдэн тоон алтыг авчаал тэгэл ганц гүүрээр чадахгүй улгаач нар хараа. Хөөх ингээл энэ чамаал шарилж идэл байж чинь зөв. Аа? Мал шарилж идэл байж байна. За совын гүүр гээд. Зайлуул хөрх юм аа. Туулгол гардаг ганц гүүр нь ингээд модон гүүр шаач. За туулгол маань ингээд ирж байна. Гол дотор угааж байгаа. За яв. За ганц зэрэг бол энэ газрыг бол нөхөн сэргээхгүй тодорхой энэ улгаач. Хаан банкнаас дуртай үедээ зээл авдаг гэж байгаа. Шууд яриад яасан гэсэн чинь хаан банкны алт хадгалдаг сэпэнд нэнний одоо 40-50 хилээр нь алт байдаг гэсэн. Тэгээд шууд дуртай үедээ 20-30 тэрбум мөр зээл авдаг юм болцсон. Ямар нэмжлэгэнд явахгүй зээл авч чадахгүй байгаа би. Аа? Энэ шудраг эсэ. Тэгэл хамгийн гол нь энэ овоолготой шараа гэж бага амьд нэр зөөгж байгаа төвөг гаргачдаг. Мөнгө угаадаг. Тэр хужаагаан зэргийн дүүн пүүцээ цуглуулгатай гэж байгаа. Ахыг нь өгт. Нин ч өөрөө энэ ч угаагч гэдэг заяа. Төрсөн их чинь бол хөөш. Бараг ням хууль зүйн сайд байхад та нар биднээр оролдвол нямаар оролдож байгаатай адилхан ингэ томордог гэж байгаа. За энэ хужаагаан зэрэг боксын холбооны ерөнхийлөгч байсан улгаач заяа. Энэ цагдаагийн хурандаа нар гэж хамгаалж хурандаа нарын дэтгэврт гарсан хурандаа нарын хамгаалтан дотор энийг угаадаг гэж байгаа. Цагдаа нар хайш энийг энэ хужаагаан зэрэг хамгаалах тийм хууль зүйн заалт байгаа мó.
Тэгэнгүүтээ хиний хилээ лицензийг дээрэмдээл. За яа. Хиний лицензийг дээрэмдсэн гэдэг нь баачиж байгаа ш. Тэгэд манай ням хамт 3 сая доллар өгдөг гэж энэ алтын салбарын ярьдсан байл. Улгаас нарын дээрэм ингэж эхэлдэг. Одоо яасан ням нийслэлийн дарга багтааж гисэн хууль зүйн амиг давхар удирддаг байсан ажлаа өгөөд хинч болоо явчихгууд ням нь гадаад гараа явангууд энэний бузрыг одоо шудраг хууль сахиулагч нар одоо гэмт хэргийг шалгаж эхэлж байгаа. Ийм л юм болж. Няма миний хам ирээд энэ танаа чиний хам энэ Бокс холбооны ерөнхийлөгч Нямбаатар далдганж хагаад Нямбаатараас боксын холбооных нь Нямбаатар боксын холбооны ерөнхийлөгч байхад хуу ган зэрэг буюу энэ Боломжийн ган зэрэг биш та. Боксын холбооны дэд ерөнхийлөгч байсан. За энэ голын нөгөө талаас харуулъя. Тэгэнгүүтээ Нямаас боксын холбооны ерөнхийлөгчийн алмшуулыг авсан. Боксын холбоог дампууруулаад зайлсан хулгайчууд. За энэ дараагаар хэнийг хачаад хараадах. Амар шааж энэ дөө хөрхийн морь шарилж идээс зогсож нараа. Шарилж идэж нараа л да ингээд зогсчод байгаа. Ингээд шарилж идэж шít аргагүй ирэхэнд хараа. За яв. Энэ авиг бүгдээ налсан. Энийг алт ухаал ингээд нөхөс сэргээгээ өмнө шарилж болгоо хийцсэн. За тэр хэний юу? Тийш очиж болох уу? Татаж харуулна л да. Тэр хэнийх вэ? Шаачих доогор төрнөө. Туулгал дотор алтуугааж шít тулгаачууд хараа. Чи дуул дугаан бохоо сутхан чи шидэн бүгд штэ. 9 шидэн бүрдэнэ. Аваа хулгайчууд. За энэ сов гэж баг ингээд хөөрхий битүү шарилжин дунд л байна да. Одоо тэр гол дотор алтуугааж байна. Гэхдээ Монгол улсын эдийн засгт юу хийгүүлээд байгаа юм бэ? Энэ улгаас нар ч одоо тэгээд алтмалтаа шууд Монгол банкнд тушаахгүй хужаа нар зарчдаг. Хужаа нар нь тэгэл хилээр нууцаар буюу контрабандын гэмт үйлдэлийг л аваагараа явдаг. Үнэн шнэ хулгайчуудыг. Ингэж явах юм Очихгүй байхгүй. юм байна. Чаагаа ицсэн байна. Ингээ хаалттай цаана ажиллаад байна тэр хараа. Амар шааж. Хэнийх юм? Энэ зэрэглийг яаж харах вэ? Тэс өндөрлөг дээр гарах бах та. Ийш гарах юм уу? Тийшээ наад замаараа тийшээ модод байгаа. Хөрхи сум амьдрал хэвээр. За хөрхийн багийн хүүхдүүд зайлуул ингээл шарилжин дунд амьдарч байна. Монголд ингээ хөдөө газар гэлтгүй ингээ битүү шарилж улгаа ийцсэн. За хариуцлага өндөр хөгжилтэй Канад манад Австралид ийм шарилж мэрилж байхгүй шүү дээ. Нөхөн сэргээлтийг ястаас хийдэг байхгүй юу? Одоо энэ шарилж идэж байгаа өхрийн мах ямар байх вэ? Даргагүй ирэхэд идэх юм байхгүй идэж шүү дээ. Хараа битүү шарилж шүү. Төв зам руугаа тэр машин. Төв зам руу ороод тийшээ явах юм байна. Тэр уул ойроо дээр гараад тааруулаад идэх хөө. За саяны одоо манай нөгөө шудраг ням хамчин ингээд хужаа ган зөрөгтэй холбоотой хужаа ган зөрөг мэдээж ил өгөхгүй байгаа. Одоо манай хүн тайлбар энэ Канадаас галзуу лайв чи миний эсрэг гуцаж байна. 3 сая доллар би авцсан байвал өөрөө аваа энэ төр гişаан. Хүнийг орондоо авгаатайгаа унтж яхад хинч лавер зогсдгоо үстэй. Тэрнтэй адилхан ардуура нууц юм хийж яхад энэ хулгайчуудыг биш үү? Хинч хараагүй. Тэгтээ өгсөн авснаа ярьдаг мөнгө мөрөө үлдээдэг. Энэ хужаа ганц гочигт Боломжийн ган зэрэг Нямбаатарт 3 сая доллар өгсөн заяа. 3 сая доллар өгсөн гэж байгаа. Худлааг бол тэр лицензээ дээрэмдүүлсэн хүн ярьж ирсэн. Заяа, ярьж ирсэн заяа. За энийг экологийн цагдаа, эрүүгийн цагдаа, эрх үгийн албан тушаалтнууд оролцсон багт авилгалтай тэмцэх газар шалгах ёстой шүү дээ. Яагаад шалгадгүй юм? Бүгд бүтэн улсын хууль зүйн сайд алттай зуралдсан тэтгэвртэй гарсан хурандаа нарыг энийг мануулаа зогсоож ирсэн гэж байгаа шүү дээ. Намайг анх лайв хийж байхад ирээд лайвддаг гэж хэлсэн. Тухайн үед би завж хараагүй. Тэгээд
Мөр би ямар шантааж нэг орон шиг орончулж уулуурхай эсэргүүцэж явуултаа биш. Айгүй намайг алтны уурхай шантаажлах чинь гэж хэлэх байх гэж бодоод би тэгээд тоож ирээгүй. Өндөр уулын тийш ийшэл орох. Энд дээр харахад харагдах уу? Харагдах уу? За би хулигны их оронч чиг янз янзын алтны уурхаануудаас шантааж ирэх гэж ирээгүй шүү. Хариуцлага нэх гэж ирлээ, харуулах гэж ирлээ. Бага бодтой байдлын заяа. Тэ. Би нодны ирээл Эрдэнэт явахдаа дайрсан. Тэрнээс хойш миний завж гарсангүй. Нэгж иргэж ирээгүй. Одоо энэ жил хожаагаан зэрэг улгаач. Одоо тэр хүнээс зээлж хүний амьдрал алсан. Би бүр хүнээр хэлүүлсэн байхгүй юу? Чи одоо хүнээр мөнгө зээлүүлчихэд айлын авгаа нөхрөө хэрэг шоронд явуулчаад болооч бүгд үтэ уулаар нь ухчаад новшоо гэсэн чинь салавч өгч ирсэн. Одоо гохно. Одоо тэр айлын амьдралын мөнгийг төлүүлнэ. Хөөрхий шоронд байхдаа надад хэлжсэн байхгүй мөх эрдэнэ. Би хожааг очиж ганц зөргөөс бол шоронд орлоо гэд. Жоохо тэр гарц зогсчих. За ингээ алаа ицсэн байна да. Ингээ алдчих чаашаа. Тэр юу ухчих юм? Амар шатсан байна да ингээ. Чаашаа хэрэгч. За ингээ ямар ч хариуцлага алгаа хараа. За ингэж алт ухаад тэгээд Монголоос хөгжсөн хаа байгаа. Ингээд хаяа явцсан харж гэнэ үү? За тэнд нэг зэвтэй төмөр байна. Тэ. Ашиглалт байхгүй. Ингээд Ирак цаашаад болж байна да. За тэр бол ингээд хожаагаан зэрэг мөн үү? Энэ овоосон шороо. Би нөгөө талд нь гараад ирлээ хараа. Уусаг шороо овоолоод хідэн их 80 төгрөгийн алт авцсан улгаач байгаа. Энэ улгаач. Нэгс нөхөс зэрэгэл хийгээгүй. Бачаа. За тэр болохоор зэрэг ямар юм бэлээ. За тэр гол дотор ажиллаад байна шүү дээ. Тэр хараа. За энэ бол манай нэг айгүй юу шижир алтгүй. Мөн үү? Энэ хараа гол дотор угааж байна. За ёо. Энэ гарамжуу авгаа ингэж угаадаг байсан санаж байна. Ингээ алаа ийдсэн байна да. Нэгс нүгс зэрэгэл талгадаа хараа. Байгаль орчны яам экологийн цагдаа юу хийж байна хөөе. Энэний ард бүр сайд дарга нар чи оролцсон авилгал явж байна. Хөөе. Дөхтүүдээ уулуурхай ямаа. Далжгар дамтны ямаа. Уулуурхайг зэгцэлгэж сайж болгосон болохоос өөрөө чин түгээгч хий. Уулуурхайгаас чантаа чи гэж хэлээгүй шүү навшаа. Манай туваа уулуурхай сайд байхдаа эднэрээс дарвайтал авилгал аваад буусан гэж байгаа. Тувааны нинжа нар бол ерөөсөө жолооч нар нь доор нь ажилдаг 20 бацаа 20 буу тавиад дуртай газар ухчихсан гэж байгаа. Ямар зөвшөөрлөг вэ? Хараа. Одоо энэ доорх чи ингээд ухчих ш хараа. Амар шааж гинөө. Энд ингээд ухчих ш хараа. За ингээд заамар үстэй. Энд чинь заамар үстэй тэ? Заамар. За тэр улаан юу юм тэнд? Ийм л байна да. Ийм байна. Гацууд. Байгаль хэлгэнсэн. За тэр яг туулгал дотор ухаж байгаа шүү тэр. Тэр байшин шиг юмар хараа. Ингээд манай туулгалыг болон Төв аймгийн ман заамар бүрг ханга хоёрыг ингээд алаа ичсэн ба шүү. Харал да. Тэгээ улсын хөгжил нь хаана байна ой. Байгаль орчны сайдаа сая заамар өдөр одоо тэр хүүхэд өгсөн хүн дээр очиулсан. Тэр бол байж. Одоо тэр бас энэ алтныхоо. Англи зогсож байж би энийг харуулж байгаад яриатай. За заамар дээр тэр 3 настай хүүхэд чи гонч гэдэг болтол гэдэг фэйсбүүкээс хайгаад байгаа. Амар алтаар алтанд авч шаадсан мөр үйдэг нэг мовшиг гөлөг байгаа. Тариатай мөр үйдэг. Мөрөө тарьдаг. Өвсгөл аймгийн харьяад гончиг хотын Батболд гэдэг том тод мандлаа гэдэг мандлаа уяж байгаа. Тэрний хариуцлагагүй уулуурхай дээр хавар 3 настай хүүхэд амнасаа алдсан. Гончиг хотын Батболдыг эрүүгийн цагдаа шалга хүний амьд хүрсэн гэдгээр хууль нь байна. Би одоо харуулсан заяа. Нөгөө их орончт нь хаа байна. Та нар энд ирээд орилооч чадахгүй. Тэ. Ягдгүй та нар энд ирээд амрууга мөнгө шагаал зайлдаг заяа. Улгаач нараа. Тэ. Хариуцлага нэг чадахгүй. Та нар ирээд харж байгаад хөлөгч болоодаач. Экологийн цагдаагийн дарга байсан сахал согоогод Нямбатрын найз Сэлэнгэд бузралсан гэж байгаа заяа.
Бүр цагдаа нараар хамгаалуулж байгаа л зөө юу 7 хоног наадмын ухад бурцаасан гэж байгаа. Солонгосоос хоолой зөөдөг байсан гэж байгаа. Экологийн цагдаа хүртэл холбогддог шаардсан. Ийм л байж та аралта. Экологийн цагдаа байгуулчдад ямар хэрэгтэй юм бэ? Тэр дарга нар нь юу хийдэг? Үеийн дарга нар нь улгаачууд эколог алагдсан байна. Байгаль уйлж яана. Хончгоодын батуулдаг улгаач байгаа. Энэ байна. За энэ улгаачийн хавар бол энэ хүүхд далаа хийсэн. Ямар майнинг гэлээ? Тод мандлаа уяач. Яа. Алтаар энэ хараа. Тэмдэг шаацсан. Алтаар морь шаацсан. Байгалыг алчаад энэ ингээл шүрэн толгойтой алтан юу шаацсан. Одоо нэг юм шүрэн толгойтой товчин 10 сая, 30 сая. Уйлээ бараг 50 сая, 150 сая. За энэ ингээд нийлээд 250 саяар ингээд шаацсан. Гэхдээ нэг хүүхд эмсгэнд явуулах мөнгө шүү дээ. За энэ дээр бас нэг 100 сая алт шаацсан. Энэ дээр бас нэг 200 сая алт шаацсан. Ингээд байгаль алчаад хідэн улгаас нар наадаал мормал уяал какрал гангараад явчих. Энэ улгаачийн сүйдгсэн байгаль ерөөсөө энэ шүү дээ. Энийгээ ойлгочих болно. Хончгоодын бат бол. Айна хожиган зөргийн зураг гараад тэр. За хожиган зөргүүд тэрийг алсан, тэрийг алж байгаа. Тэр уул шиг аваад алсан. Өдөрт 20 ил алт авдаг байсан гэж байгаа. За 20 ил алтыг бодъё манайхаа. Тоо бодоорой. 20 ил алт гэдэг чинь өдөрт 20 ил алт гэдэг чинь байна шүү дээ. 10 хоногт 200 ил алт. Мөн үү? Зүг бистэ. За 30 хоногт 600 ил алт. Нэг сард 600 ил алт. За 600 ил алтыг тооны тэр үеэс 200 саяар үржүүл. Эдөө. Их найдаараа гарна заяа. 1.2 их найд. 1.2 их найд төгрөг сар чааж штэ. Хожиган зэрэг. Ой бодтоо. За энэ уулгаас татвараа төлөөгөө Монгол банкнд алтаа тушаагаагүй. Тэ. Татвараа төлөөгөө. Нэгс нөхөн зэрэгээ тийгээгүй. Энийхээр нөхөн зэрэгээ тийгээгүй чинь байгаль орчны эсрэг гэмтэрэг. Эрүүгийн хуулиар хориг заалттай. За тэгээд дээрэс энэ их мөнгийг нуун дарагдуулсан татвараа төлөөгөө. Эдийн засгийн гэмтэрэг. 10-аас 20 жилийн ялтай мөнгө угаах гэмтэрэг заа энэ уулгаач. За дээрэс нь яасан. Тэ. Энэ заллин хийсэн. Хүн 5 сая доллараар лиценз дараад лицензээ олгоогүй өөрөө дахиад угаахыг шаардчих. Ийм л хулгайч нар байна. Заамар. Аа хожиган зургийн зураг байна уу? Хадах. Патан дээр байгаа. Би над дээр байгаа. Би харуулаад тань улгаач. Над дээр байна. Би харуулъя. Энэ дээр байна энэ улгаачийн зурагч. Хавала. Ана патан дээр ч юм байгаа. Энэ байна шүү дээ. Энэ хараа энэ попл дээр гарч ирсэн хараа. Энэ хожиган зөрөг гэдэг Нямбаатартай гарцсан. Манай нэм шудраг гэж шаагаад байсан. Хожиган зөрөг боксын холбооны дидэринг гэдэг ч тавиад боксын холбоороо хандив нэртэй их мөнгө шаасаа Нямбаатара. Чи хожиган зөрөг хожиг очид моложийн ган зөргөөс 3 сая доллар авсан гэсэн. Чи бурцаасан гэсэн. Сүүлд нь чи бүр мөнгөний чи шунал гэтрээд бордуур руу орсон. Хожиг бордуур. Хожиг бордуур чи хэдэн зуун саяар тэр бумаар шахсан. Бордуураар зүгээр ирээнээс нэг ирээний хог авцрах хүн наран туул дээр нэг нугурдыг бордуур бол 5 нугурдаг гэж байгаа шүү дээ. 5 нуглаа шаацсан. Хараа. Энэ Нямбаатарын хам шүү. Хар. Хожиг очид ганц зөрөг гэж энэ нөхөр байна. Ингэж л манай улс төрчнөр үе үеийн хууль зүйн сайдыг худалдаж авдаг юм та. Энэ алтныг гулгаачоод хараа. Энэ хараа. За харуулъя энэ. Гол чи энэ байна харж байна уу? За би яг гол дээр нь зогсож байна. Энэ одоо энэ дор хаяж 10 жилээс 10-аас 20 жил энэ 10 жил авах хэвээр. Зүйл ангиараа баталгаатай шүү. Намайг хэлмэгдүүлээд надад 4 жил өгч ирсэн хүмүүс энэ уулгаач 40 жил яад өгсөн шүү. Даанч Монгол 40 жил яад байхгүй. Баталгаатай. Их чинь хэн гэдэг лээ? Хой. Няма. А энэний ихчүүл даам гэсэ болооч няма. Даам. Машины цуглуулахтай заяа. 600, 700 рам юу ч гэлээ бүх машинтай. Бараг Ферраритай гэж байгаа заяа. За тэгээд Нямбаатартай муудах гэдэг бол бид нартай муудаарай гэд. Хүмүүсээр хөрс суулалчаад хөгөө явуулцдаг. Нөгөөдөл нь хөрс суулсан зардлаа авъя гэхээр Нямбаатартай муудвал бид нартай муудаарай гэж шаадаг гэж байгаа. Няма. Үнэн биз дээ. Бас болоож явахдаа ахыг нь хөөх тэнгэлээ. Ирээдүү. Пүүзний цуглуулгатай.
Ямар нэг ингээд байгаль алаад машины цуглуулгатай, пүүсний цуглуулгатай, ингрээрээ дүүрэн алт шүрэн шовчтой, үнтэй морь авдаг. Тэр Гончигбатын Батболд хүнүү галдрыг хідэн цусаар авч ирсэн шүү дээ. Ингэж алт угааж байгаа хулгайч нараа. Та нар байгаль алдсан ядаад хүнийг амьд байлгахад хандаг өгөөч. Иргэд хор давдар тусаад өгөх гээд байна шүү дээ. Тэгэх юм бол та нар жоохон ч гэсэн нүгэл чинь үүлийн үр чинь бас эргээ та нар зөөлөн туссан шүү хулгайч нараа. Энийг ухсан бүх хулгайч нар ухна. Би хэлчихэ. Энд ухаж байгаа ичаанаас алдавсан бүх хулгайч нар ухна. Удман тасарна. Баталгаатай хилийн хулгайчудаа. Та нар ингэж байгаль алдаад Монгол улс хөгжсөн үү? Хар та нар. Харуул, дээшээ харуул. Энэ машин дээр гачуул яадаг бол. Шатван уу? Би дээр гарч харуулдаг. Шатван ахын доо. Хойноос гараа шат. Урдаас компьютер гарч байгаа. Арай ахаа өргөдгөө. Замаач. Кама. Тагадөрх. Ай. За Starlink-ний компани нараа мөрчээс гараад ирлээ та. За хара. За Төв аймгийн Заамар, Улгаан аймгийн Бүрэг хангааг алж энэ бол зүгээр нэг хэсэг нь. Дээшээ яваа дахиад замбраагүй. Хосгас гэж компани байгаа. Амар том карьер үүсгэсэн. Би нодны ирж булаараа гэж явсан. Улгаачууд булаагүй. Одоо ч харуулсан заа юу. Новшнуудаа би та нараа шантаж хийж ирээгүй хөдөлгөөнийг оронч. Хариуцлага нэх гэж ирлээ новшоо. Хавар 3 настай хүүхэд алаа хийсэн Гончигбатын Батболдоо новшоо. Чиний хүүхдтэй ялгаа юу ах вэ? Ажил хийхдээ хариуцлагатай новшнуудаа. Энэ хөндөд алдугсан хулгайч нар удман тасарч өгнө гэдгийг би хариуцлагатай хэлжээ. Би бас нэг үүлийн өөр бурхан дахид мэднэ. Бурханы ном ямар байдгийг би мэднэ. Одоо тэр дараагаар ажиллаж байгаа хөх тэр хараа тэр хулгайч шиг. Тэр ажиллаж тэр хараа амар баашингаар ухаж харж гинөө. Эрүүл мэндийн сайд мөнгө сайхны ах Шижир алт компани захирал албан тушаалаараа давуу байдлаас томилогдсон. Мөнгө сайхаа тогтмолын мөнгө сайхаа тогтмолоо. Танаа өөр хүүхдүүдэд Монголын төр ямар өртөө юм бэ? Петкануудаа, пестануудаа. Хүүхд чи эмнэлгийн бүх дарганыг томилсон гэсэн. Ардуур нь авилгал аваа суудаг гэсэн улгаачууд. Одоо хүүгээ чи ахын ингээд байгаль алуулаа сууж байна. Төрийн нэр дээр алт угаад хулгай хийгээд нөхөс зэрэгэд ийхгүй явж байгаа хулгайчууд. Мөн овшнууд хараа. Ийм байна. За одоо ингээд энэ сав баг үлээ. Тэгээ энэ чаа ингэж ухаж байна, ийшээ явж өгнө. Энэ уулыг дагаад явж өгнө хараа манайхаа. Улгайс нар бол алдж байгаа байхгүй. Ингэж л алдж ийн хүүрнүүд байгалыг. Тэгээ хараа. Ингээ явж өгнө. За би одоо хоошоо явж тэр хосгасын талбайг харуулчаад би эргэж ирнэ. Тэнд ухаж байна улгайч нар. Нөхөс зэрэгэхгүй ингээд хаяа явна хараа. Ос Монгол улс хуультай бол пестанараар энийг нөхөс зэрэгэдгээч. Зэзэг навч тариулаач, мод тариулаач. Голын айсав газар мод супер ургана хой. Улгайчууд. Завж би уут яаж болох. Ачаа тонгол отох. Энэ үргэлж Каба. Хат мурчтай. Каба. Сүрээд. За одоо таш. За энэ л байна та бодит байдал нь авч гэж. За одоо эхний лав ингээ өндөрлөчээ. За би эхний лав ингээ өндөрлөчээ заяа. За хужаа ганц зөргийг би өчигдөр лайвчсан, харуулсан. За хужаа ганц зөриг буюу болоожийн ганц зөриг залилуулсан хүмүүс байвал эрүүгийн цагдаад болно. Энэ хууль загваргын байгууллагаас ажлын хэсэг гарч байгаа. Тэр хулгайч хэдийнх нь дээр нь хулгай хийснийг та нарт харууллаа. Уулаар нь ухаан ицсэн байна. Заяа. Харууллаа. Одоо би дээшээ очиж хосгас гэж компани байгаа. Нэг ах トゥ хоёр хар тамигчин байдаг гэсэн. Аав нь өгсөн гэсэн. Байгаль алдаг ойж байгаад аваа явуулсан. Аав нь байгаль аав нь аваа явуулсан. Хоёр хүн нэг нь хар тамигчин гэдэг чинь хар тамигчингуудын удам тасардаг шүү дээ. Удам тасрын улгайчууд. Яаж байгаад дуцсан юм та. Яаж байгаад асны одоо би хосгасын талбайг очиж харуулъя. Тэгээ сүүлдний Гончигбат Батболдын талбайг би харуулна. Заяа.
Чи цаашаа гараад ингээд энийг харуулж хагаад лайв өндөрлөөд би эргээд дахиад дараагийн лайв хийх цаашаа харчих. Энийг өөр ингээд харуулчих юм уу те. За ийм л байна да гачууд. Энэ дээр нөгөө босоо ямар юм бэлээ хөх мөх гэлүү ихтэй цэнхрүүд бүгд тэр шантаж хийж мөнгө авсан. За одоо тэр нэг харцах ингэлээ нэг алтан бүх зүүцэн уулгаач эндээс ирж эднэрийг ирхэлч мөнгө авдаг чинь уулгаачууд өөй. Мөнгө аваагүй их орончтой байхгүй. Ямар онк гол гэлээ хөдөлгөөний тэргүй ирээл 100 сая төгрөг авдаг. Баталгаатай ярьж гин үнэн. Хулгайч нар ингэдэг байхгүй юу? Хэрвээ хулгины их орончт байхгүй байсан бол хөөш. Монголд бас хариуцлагатай уулуурхаа явах байсан. За тэгээд эрх үхийн албан тушаалтнууд нь бүгд авилгалчингуу шаацсан. За одоо гятад бол ингэж байгаль алсан байвал 20 жилийн өмнө ингэж алсан хүмүүсийг дуудаж ирээл тухайн үеийн хууль сахиулагч, тухайн үеийн байгаль орчны байцаагч, тухайн үеийн мэрэгжлийн хяналтын байцаагч мөн үү? Бүгдийг дуудаж ирж байгаа заяа. Эрүүгийн гэмт хэрэг үүсгээл цаазаар аавна гэж байгаа заяа. Ойлгож байна уу? Тэгж байгаа л одоо буцаагаад нөхөс сэргэлж байгаа гятад. Тэ. Одоо хэрэг хуучихгүй штэ. Тэгээ тийш очиодгүй ямар хулгайчтай энэ дэр. Энэ араа ингээл. Одоо энэ хуцсан шороон дээр шалаам ухаж байгаа бид нэр. Тэгж байгаа. Одоо шалаамын дахиад ухтал алтгаар. Тэр хужаа очид ганц зэрэг болоочин ганц зэрэг штэ. Хүнээр хөрсөө уулуулж хамтарч ажилдаг гэж байгаа заа ёо. Тэгээ өөрөө зөв зүгээр үйжгаад 30% нь авдаг. 30% нь авдаг. За 30% нь аваад угаасан шороон ингээд үлдэхээр өөрөө буудаж угаадаг. Иннээс нь дахиад алхаардаг гэж байгаа. Тэгэхээр тэр хулгайч бол заа ёо. Хөш. Одоо тэр дансанд нь байгаа тэр бумаар мөн үү? Үлдэгдэл одоо энэ цуг ажиллаж байгаа энэ хамтарч ажиллаж байгаа компаниар нь ганц зоригийн хувийг улс бэд томилж нөхөс сэргэлэг өнөөдөр баахан шалаан цаваатай хүмүүсийг авсараад болвол энэ чинь ажил зөндөө байна. Тэгэхгүй бол эдгээр нөхөн сэргээхгүй хулгайчуд нөхөн сэргээхгүй. За одоо бодъё. Алтын гэдэг гэж байгаа. Газрын эзэн шууд 30% нь авдаг мөн үү? За техникээ гаргаад зардлаа гаргаж байгаа хүмүүс 70% нь авдаг. За 70%-аас 40% нь зарлагт гардаг. Одоо энэ ажилчдын цайлан том одоо түрээсийн машинууд ч байд юм уу тийм үү? Хүнд машин механизмын сэлбэг хэрэгсэлгээд тэгэхээр одоо тэр 70% дээр нь орж байгаа 30-ыг авахд газрын эзэн хужаа ганц зэрэг зүгээр 30% авч байгаа хөөхгүй. Тэр 30%-аас ганц зэрэг энийг нөхөс сэргээх хэрэгтэй ш. Ягаад нөхөс сэргээхгүй байгаа? Тэ? Одоо нөхөс сэргэлэг. Одоо тэр ажиллаж байгаа компаниас нь тэр хоримтлын нөхөс сэргэлтийн данс үүсгэж одоо энийг нөхөс сэргэлгүүл. Нэг иймэрхүү хууль эрх зүйн орчин гарахгүй бол зүгээр байгаль орчны яам нэртэй хэдэн авилгалчингууд ирээл удлаа шаагаал. Хужаа ганц зэргийн компани бас юусэн гэлээ. Биш. Усны төлбөргээ 6 тэрбум өртөө төлөөгүй гэж байгаа мөн үү? Тийм биз дээ. Тэрийгэ тоодгүй ерөөсөө. Тоодгүй, төлдөггүй. Өөр юу гэлээ энэ бузарчаа. Хамтрагчтай бүгднийг нь одоо ингээд заллаа. Заллаа авч. За одоо энэ ингээд мөнгө төргөө өгдөггүй. Тэгчээд нохооны хоол идчихэж мэдчихэж дарамжилтай гэдэг. Одоо миний хувьд ганц зэрэг төлөгтүүлсэн харуул хамгаалтыг ажиллуулж исэн залуу явж байна. Тэ. Намайг ирнэ гэсэн чинь цуг дагаж ирж байгаа. Тэ. Тэгээ цалингаа авч чадаагүй. Яасан гэсэн. Та муу санаар угаац идвэл та нарт болно шүү дээ гэсэн тийм ээ. Хамгаалтын дарга хойно өрхийн зүс тариагаа ил гаргахгүй нэг хүн суугаа явж байна. Ингэж их алт аваад өдөрт 20 кг малт. Сард ингэш 600 700 хилээр нь авчаад энэ улгаачууд. Тэгээ хүний цалин өгөхгүй. Авшуу. За туулгол ингээ урсч байна да. Хараа ингээ урсч. Туулгол дотор ингээ талт ухаага туулголыг бүгд аялаа энэ улгаачууд. За дээш өгсөн яв. Дахиад явж өгөн заа. За дараагийн лайв би үргэлжлүүлээ. Энд чинь ингээ зогсож байгаад энэ лайв өндөрлүүлээ дээ. Нэг дор олон олноор ихэд 1 2 дугаар ингээ. За тэр 3 настай хүүхэд унсан нүхэн дээр очиноо. Хулгайчууд ажиллаж байгаа гэсэн лицензийн тасалсан гэсэн. За ёо нодно мө. Гончиг батын Батболдоо чим хулгайч нодно их урд оролдуулж ийн гэд яаж томроод байлаа мө гөлөг минь их томорж исэн чиний зүүж байгаа цаг чинь ихт навшоо 500 сая цаг зүүцсэн. Эдгээр ерөөс ингээд байгаль алаад үнэтэй цаг зүүн, үнэтэй брэнд шаан, үнэтэй морь аавн, гадаадаар зугаална брэнд шаан.
Тэгээ байгаль алагдана. Алтны компани хэдэн захирлууд баяждаг. Монгол улсад иргэдэд төв бадгүй, хүртээлгүй. Ажиллаж байгаа хүмүүс тэртэргүй зам анги дээр нь хоо бариад ажиллах, алтан дээр хоо барьж ажиллах хоёр адилхан цалин аав шүү дээ. Бид нар хулгайчууд, ингийн байгалаа алуулах ямар хэрэгтэй хулгайчуудаар. Тийм үстэй. Энэ мөн айлаас асууд юм ороодох та. Юм асууя. Иргэд. Өөрхийн юм малчин айл байна хараа. Харуулаад. Сааталтан гараа зогсчих. Алсуурдаа ороод. Энүүгээр нь яваа тэнд ирэх. Өөрхийн айл амтууд бэлчээрэг боллоо шүү дээ. Хулгайчудаас болж аа. Тэнд буцаад хаашаа зогсчих. Миний нэг утсан мэг гаргаад ирээ. Нөлгөнө. Сигнал жоох яваа. Жоох яв чаашаа. Гог чаашаа. Сабано. Юм байна. Нахара. Сабано. Юмасой. Сайхан зусч гэнэ. Сайхан амардж гэнэ. Би мөнгө ирдэн гэдэг хүн байна. Лайвыг явж гэнэ. Өөрөө чинь лаймаар бол оруулаагүй. Биш одоо энэ ингээд байгаль халаад байгаа хулгайч нар нутгийн малчин иргэдэд ер нь нөлөө байд юм уу? Та нар ингээд муу зайлуул нэгдэн маллаад зовж идэг энэ хулгайч нар бэлчээрээ чи халаад байгаа нь ямар санагддаг вэ ер нь? Ер нь хэцүү шүү дээ. Одоо ингээд Хэцүү. зам хууг нь Аль бичлэг өгөөгүй утсан миг. хаашаа ингээд малгай орчин тэгээд гаргаж ирэх гэж шалааг малааг татсан машин дээр явж болох гунаа мөцөг явж болохгүй. Хэцүү те. Та нар бол өсдөг тийм ээ? Үржүүлдэг мал аж ахуй. Эднэр бол өсдгөө алдаг байгаль алдаг мөн үү? Энэ доотх матгыг нөхөс сэргэж болдгоо багт. Мэдхгүй болдгоо байлгүй. Сайн байна уу та? Би энэ байгаль алсан хулгайчудаас хариуцлага нэг гэж явж байгаа. Хулигны их оронч дээрээ амрууга 5 цаас аваад ингээ алга болчдөг. Тэ. Манай лайвыг үздэгөө. Үзнэ үстэй. Намаагаа л үзэх хэрэгтэй. Тэ. Би эднэрээс бол хариуцлага нэг энэ хулгайчудаас. Байгаль байгаагаараа байх баян. Хэрвээ хятад ийм байвал яадаг гэ? Энэ алтны уурхай эзнийг нөхөс сэргээгээгүй байвал. Одоо дээр Энэ уурхаанууд ингээд нийл хож. ил хож. Одоо ингээд өглөө ороо өхрмал саахал энэгээр хожаан нар ингээд Одоо дуу ягараа. Гог би гаргахаагүй. Зүгээр яах вэ? Энэ иргэн малчтын үгийг сонсъё тийм ээ. Зүг. Хятад ингүүл яадаг гэ? За энэ уурхай эзэн нөхөс сэргээд хийгээгүй байвал тухайн үед алтны уурхай эзнийг заяа төрийн байгууллагад эрхүүгийн албан тушаалтнуудаар дуудаж ирж байгаа л байгаа байглаар нь буцаагаад болгоох гэж хэлдэг гэж байгаа. Үгүй бол цаазаар авах шорондоо яв. Тэгэл наад бол чи 20 жилийн өмнө байгаль алсан хулгайч нар одоо салгалаад өмгөндөө шээгээд бүх хөрөнгөө зараал тэр алтан бөгж одоо манай алтны ургааны захирал чинь баахан алтан эдлэлтэй тийм ээ. Үнтэй хөөрөг чулуу барьсан. Үнтэй одоо морь худалдаж авсан. Үнтэй хувцс үнсэн тийм хулгайчуд байгаа тийм. За ийм л байна. Би дээш яваа тийм. Хос хасын хулгайч нар байна. Танаас нэ. Мангар том карьер үүсгэсэн байсан болсон уу? мэдхгүй манайх одоо тэр лөө явж үзээгүй болох. Амар том карьер үүсгэсэн. Одоо би дээш явж байна. Дуу цаана боллоо гэн. Одоо дуу зүгээр би энэ иргэдээс яриа авч байна. Байна уу? Сонсороо. Дууны найруулагч сонсогдож байгаа хэвээр. Одоо та нарыг тэмцгээр яах вэ? Бид тэр одоо ингээд энэ шороор мал орчин ингээд машин зам гаргаад өгөөч тэр загнаа малаа яах гэж орвол малаа аваа зайлгүй. Би тэр улгаас руу цуг очих сууч. Мэдэрс наагур зөндөө шүү дээ. Бид тэр очиад яахгүй яах вэ? Бид тэр үг гэж бод. Ингээд даагуурах зөндөө шүү. Одоо бид тэр одоо энэ Ямар дээрлэх улгаачуд вэ? тэр ингээд гаргуулаад их болгон заавал пост тавьчих малаа орно. Бид өөрхий ингээд яриа цогч тийм үү? Яг ийм байна. Битгий та нарыг аагаад гахаар эдгээр давраад байгаа. Мөнгө ирдэг дуудан шүү улгаачуудаа алалсан шүү гэж хэлцээ. Энэ айлын эргэн тойрны улгаачуудаа та нар тэр замыг гаргаж өгнө овчнуудаа сар болгон энэ айлд итгэмж өг. Та нар бичээрээ алдсан гэдэг энэ улгаачуудаа сар 20 сая төгрөг авцгаа. Би авч өгөх. Аавна. Замрын ахын дүүсээ надтай нийлээ. Энэ уургаануудаа сар өрхийн доогоор улгаачуудаас 20 сая төгрөг татвар ав. Бэлчээр ашигласны татвар. Эдгээр одоо сард энийг чи одоо өөртөө малаа үржүүлээд 20 байтгаа олдог болсон махунд орсон тийм ээ. Одоо өөрхийн өхөр энэ дээр шарилж идэж шээ. Үнэн биз дээ.
Шарилж олдууд их юм те. Ийм л байна. За юм байна. Тэ за би ингээ явж байна. За энэ энүүгээр би ихний лавь өндөрлөөд тийшээ явлаа. За яриа өгсөнд баярлалаа. Болохгүй над руу залгаж. Гоо та нар нийлээл заяа. Өнөөдөр Канадад ярьдаг байхгүй юу? Тэр лайв хийдэг тэр мөнгө хэлнийхэнд олж ирж энэгээр энэ гол бүр ингээ. гоо мөнгө ирж ирсэн байна шүү дээ. Энэ замаас ойрох ингээ ухцын уурханыг харуулахаас арай дийд. Гоо суулт одоо ч харуулаа тий. Тийм уурхан зөндөө байхгүй тий хэлэх юмсан гэж ямар сан дээ. Одоо энэ хоёр уурхаа байна уу? Энэ хулгайч дээр очиод тий би. Цог сууч. За би яваад тий заа яв. За баярлалаа. За ялах хөтөг нөрх. Та тэр замын ойрхон уулгаач дээр очиод ямар даварцсан уулгаачуд байна. Ер нь алт ухаад байна шүү дээ. Хөөш одоо ингээд хідэн техникгүй чи зэв болно заа яа. Асар их үнэтэй. Ашиг олдгүй шүү дээ уулгаачуд. Дугаараа бичээд өгсөн санаа зоволтгүй. Энэ иргэдийг нийлүүлээ тэмцэх гэхээр зав гарахгүй хүүр юм аа. Ядж яхад манай сайд дарга нар ажиллаа гэхгүй дэ хүүрнүүд. Ой, байгаль орчны сайдаа. Эргүү новшоо, ярууд дарвахгүй зүгээр энүүгээр ирээд ажиллаа хэлдэ. Хавар ирээд багас итгүүлснэр дагуулсан, клипний зураг авалтаа яруу ажгаал явсан хүүрээ. Ингэж ажил хийд юм уу? Байгаль орчны дэд сайд бацаанаа чи ажиллаа хэлдэ. Өмнө мяатын дарга байсан юм хүмүүст чи ажиллаа хэлдэ уулгачаа. Энэ хараа малчтын үг гашаацсан шүү дээ нараа. Энэ хараа ингэ тороор гашаацсан. Даварцсан уулгаачуд аа. Тэр уулгаач тэр яваад ч. За тэр бузар базрагийн кемп. Тэ байгаль бузарлан хүүхэн бузарлан заяагүй новш. Октод бузарлан. Хүчингийн гэмтэр хийн. Одоо урд зам бузралж байгаа. Бузар базраа. Баахан зэвтэй төмөртэй үлдсэн. Ингээ алаа явцсан. Хараа ингээд уулгаачуд тийм ээ. Яа. Тэр уулгаач тэр очиотой. За хосгасын гараарыг харуулнаа. Хосгасыг нэг даварцсан хард амигчин бацаан бэ. Ахтай хоёр хард амигчин байдаг гэсэн. Нэг нь бол үнтэй машин унаал, шоу удаал, гадаад гэсэн казино тоглоод брэнд өмсөөл. Тийм нэр нь манай энэ алтныхын чи битүү казиноос уулгаа шүү да. Годроо бохроос бичээ шалаа. Одоо энэ хараа годроо бохроо зутгах чинь. Яасаа уулгаач ингэж зогсож чинь. Хараа годроо бохроо зутгах чинь энэ уулгаач. Харж гэнэ үү? Туулгалыг бузралж чинь хараа. Энэ хараа шалаамаа шааж гин мөн үү? Тийш оч ямар уулгаач вэ? Тэр уулгаачуд годроо бохроо зутгах чинь харж гэнэ үү? Хараарай. Овснуудтай алалцнаа заа. Яа тойроо. Энэ одоо ганц зургийн нөгөө юу чи ийм хүн байгаа хөх ингээд. Одоо тэр хужаа ганц зургийн тэр хараа тэр талбай. Үгүй энийг тэр овоолгоороо бүглэх ёстой үсттэй. Эднэр ёо амар шах. За яв тэр уулгаачуд руу гол руу шалаамаа шаасан тэр уулгаач дээр ингээд дэрсийг хашаа ицсэн. Одоо ухна. Голын хайсав газар хөөш. Алдагуулга болчихл да уулгаачудаа. Тэгээ бас болоогүй эднэр чи ингэ шаадаг. Ажлын байр нэмэгдүүлж байна. Бид нар мэрэгжлийн инженер гэж шаач. Уучлаарай. Монгол шиг энэ нэр нинжагаас дор инженерүүдийг би мэдэхгүй юм байна. Австрали, Шинзланд, Канадын инженерүүд та нар шиг золбон олсон мөнгөөрөө заяа. Тансгалтгүй ажилчтайгаа яг тэнцүү ууж цалингаа өртөж хариуцлагатай ашигтай уул уурхай бий болгодог. Монголын уул уурхай бол энэ уурхай эзэн 90% ашиг шаадаг, ажилчид 10% нь цалин хэлбэрээр хувааж авдаг. Тэрийг ажлын байрыг судлаа шаадаг. За энэ уурхай эзний алтны уурхай эзний 90% ашиг юу шаандгүй гэвэл үнэтэй машин унана, гадаадаар зугаална, казино тоглоно, 2-3 өөрийнхөө октод чиг авгаа авна, жоохон октодыг. Тэгээ бэлгийн ёс бус үйлдэл хийн. За тэгээд үнэтэй одоо алт мөнгөн одоо юу шаана? Гоёлоор шаан бузрын мөнгөөр олсон уулгачудтай гэж үлээ какадаг байхгүй. Наваа уулгачуд энийг дагаад авч өгч болох л доо. Тэгэхдээ уулгачуудыг брэнд өмсүүлж бенз унуулахын төлөө иргэдээр ингээл байглаа халуулаад гуйлагчин царайлаад ядуу амьдрах уу? Африкараас орлоо шүү дээ. Энэ явж байна. Африкараас орлоо шүү дээ. Африк яг л юм байдаг. Нэг хэдэн дарга нар нь хэдэн алтны уурхай уулгачууд гадаадад Америкт казинод Лас Вегаст л явж идэг. Тэгэл Африк сүлжсэн хүүхдүүд нь ус байхгүй, ундны ус байхгүй, малын малчгүй болсон шүү дээ.
Африкагийн гэсэн шүү дээ. Алтын аваад авдрын нээсэн шүү дээ. Монгол ялгаа юу вэ? 90 оноос аж алт ухлаа шүү дээ. Ягаа өгчихгүй байгаа юм бэ? Энэ алтны эдэ уурхай нэртэй удгаас нар өнөөдөр ядарсан иргэд эмчлийн мөнгө өгж байгаа санахгүй байна. Өнөөдөр тэр амар сайхан гэдэг дүү Бээжинд эмчлүүлээ явж байгаа мөнгөн чимгийн өөрх юм. Төлгөөн битээр слав хийж гсэн тийм ээ? Тий. Өнөөдөр эмчлийн мөнгө байхгүй. Иргэд хандив өгч байна. 5,000 10,000-аар иргэд өгч байна. Энэ байгалийн алуурч төхөөгөлтөө. Улгайчуудаа өвц фэйсбүүкээр дөрөв орд авдар туссан өвцөн зовсон хүмүүс надаас лайв гэдэг заргийн өндөр өвтөрөөс. Тэгээ өнөрөөч яг лайвгээ дорн цуглуулчих юм. Би тэгээд олон давтаад ингээд зав заа гарч чадахгүй үзүүлж. Эднэрээс аваач энэ улгайчудаас хөөш. Эднэрээс аав энэ улгайчудаас. Саяны утсыг зүгээр өсөн мэт. За одоо мик өгөөш аль утсан мик өгдөө. Саяны утсан мик чамд өгсөн дээ. Таны юу ч яриач жоо суул болоод. Га би цааш нь мик барьж байгаа юм чи яах юм. Тэр үедээ. За энэ улгайчиг нэгс нөхөс зэрэгэлт байхгүй шаач. За яа. Энэ айгуул манай тууны нинжа нар ингээ битүү шаадаг гэсэн. Тэгэл тэр мөнгөөрөө одлаа. Тижэл мижэл тараагаал малчд жүжээ шаагаад гэсэн юм. Туван гошин шогийн гүйлэг явдаг жорлон. Уулуурхаа сайд болгохтой хөөш. Үе уулуурхаа сайдууд ингэж л мөнгө хийс тулгаачууд хөөш. Замгуулч. Ажиллаж байгаа тэр байна уу? Тэшээ орж ийн замг болсон. Чи дүү саяныгаар орно ба. Тэшээ шахаж чадах та. Нүгс сэргээж байгаа нэг ч ялгаа энэ да. Чи базраг. Энэ бузар гэх юм уу? Тий, эзэнгүү. Эзэнгүү. Хүн багтаа. Энэ үү? Тий. Оош бузаргаар биз та энэ нүгс сэргээл тийдгээ чи ой. Ямар нэг ингэж биз та зарилаад ингэж байгаль халаад томроод худлаа шаагаад алга болоод идэв юм бэ. Банктай гэсэн банкны нураа улгайчиг улсын орлого олго. Яг үндсэндээ алт уханд бага үнэтэй техник авах нь алтаа уханд дуусна. Нүгс сэргээл хийж чадахгүй эзлүүд нь мөнгөний өрөөл зайлал алга болдог байхгүй. Тэгэл гудамд дасраал хүүрнүүд хүүхдүүд нь ард амигчин болоод дуустдаг шин. Алт ухаад өнөөдөр хий ойдсон улгайчудаа хариуцлагатай нэг га газар ухлаа нэг гага бөглөө дараагийн гар ордог байх хэрэгтэй ш. Тэгээгүй шүү дээ. Улгайчуд яв. Зам дуусчих. Сонсноо болчихгүй. Моорхо цаатлах. Амар үнэтэй. Одоо нэг нэхэд нэг билаз хэдэн сая доллар. Хадвар чи явж гэн та. Өнөөр шахах юм яв. Ингээ хаасайгүй ингээд голын хайсаа тагуу газар болохоор ингээд энэ бол техникээр зодсон юм байна шүү дээ. Ийм үнэтэй техникүүд аваад цаана одоо 100% ашиг шаагаал 1000% ашиг шаагаал өөцсөөр нь үнэтэй техникүүд аавна гэхээр энэ чанаас алаа ицсэн байгаа гулгачуд те. Энэ угааж ш тараа. Одоо энэ угааж байгаа шороогоо хараа. Йоо. Зачууд нэрч. Энэ угааж байгаа энэ шалаамаа гол руу шааж ш тараа. Энэ угааж чинь өмнөөс шаагаад очсон. Энэ угааж ш. Өмнөөс нь зогсчих хөндлөн зогсон. Сайн байна уу? Юм асуу. Агсан сайн уу? Энэ хэний уурхай? Дугар сүрэнгээ ямар нөхөр байна? Дарагчин байна уу? Дуудаад чадах уу? Кембрүү чи яаж очтой? Энэ одоо энэ нэг дамп ямар үнэтэй? Энэ нэг тэрбум уу? Нэг тэрбум. Энэ бол алдгийн байна. Өдөр 5-аар 20-30 хилээр нь гарддаг юм байна. Улгайчуд хараа. Тэгэд хариуцлагатай уулуурхаа нэгж байхгүй хүүрнэ. Кембрүүн очиодох уу? Дарагтай нь уулзаад хэвээр тий. За 3 настай хүүхдийнхээ тэр
Батболд Гонжигбатын Батболдын ухаж хайж хүүхэд алсан нүхэн дээр очичоо тэгэл харуулнаа. Батболдоо гөлөг минь ээ. Чи хүүхэд алсан шүү. Яваад ч тэн дээр яваад ч. Юу гооч. Мик өгдөө. Цагур нэрч. Ай 909. Сабана. За энэ уурхад юу гэдэг өөрөө? Юу нэ? Энэ уурхаар руу яаж орох юм? Кемп руу яаж орох юм? Өөрөө юу гэдэг вэ? Шижир алтан дээр ажилладаг юм уу? Тэ. Энэ уурхад хамаардаг юм уу? Энд юу гэж явах шээ? Эдгээр нөгөө зэрэгэл хийдэг юм уу? Ажиллаад байна шүү. Тэг яагаад нөгөө зэрэгэл хийхгүй ингээд та нар ингээд нутгаа авахаа даалуулаад байд энэ улгаачуудаар. Чи алт ухтгоо. Күлгэж яаж. За ёо. Алттай холбоотой болол өмтөж юм унц шааж байгаа. Кемп наа тийм юм уу? Диж очоод. За хариуцлагатай уулуурхаа Монголд алга сэлэнгийг бол алж байгаа гэсэн дээ. Өөр юм шилэн цагаад пост оруулаад байсан. Тэгээд тэрэн жолигтой явж байгаа юм байхгүй. Сэлэнгийг хөөш булганыг гарах юм шүү дээ. Наад кемп чи. Энэ гарах юм шүү дээ. Кемп рүү нээж өстэй очиад гахуу дуудаа. Тэсэс. Ахо кемп рүү яаж ордөө? Кемп рүү яаж ордөө? Энэ кемп дарга нарын байгаа кемп. Оо өстэй идэхгүй дээ. Цалин давж гин. Энэ цалин баг гинэ хөрх. За тэр кемп рүү нээсэн яваад идэх. Кемп рүү яваад те. Улгаачууд ингэж л байгаль алж гин. Бас хожаа ганц зэрэг шиг ингэ шороо оволцсараа ингээд уул оволцсон. Энүүгээрээ ухсан нөхөө бөгөлдгүү мө. Дээрээс нь шим төрсийг насгаад мод тарьдгүү мө. Канадууд чиг улгаачуудаа ягаад гэвэл энэ шороог зөөлгөд асар их зардал гарна. Эннийхээ мөнгийг идцэн энэ улгаачууд. За ёо. Идчихдэг байхгүй заяагүй хэдэн улгаач нар. Нэг алтын аваад авдрын хаяг гэсэн байдалтай бүр нэг концерт сэтгэлээр ханддаг улгаачууд аа. Энд бол дандаа үнтэй тэгнэ гэдэг шүү дээ. Алж байгаа юм тий хараа. Харалтаа. Энэ бол амар үнтэй тэгнэ. Нэг нь 5 сая доллар шүү дээ. Одоо тэр 309 мөс. Тийм ээ. Амар шаад. Ийм үнэтэй техникүүд төр зодож угаана гэдэг чи эднэр бол халаа хийж байгаа юм шүү дээ. Бузралж байгаа юм байна те. Энэ ави малчтайг нөхөн жинэ тоодгүй гэж юм гашууд. Кемпэн дээр юм шиг байна. Тийшээ очиод те. За хоёрдны нөгөө худалбаа буруу намын тороолууд биш шүү дээ. Тэд нар эндээ санхүүждэг, шантаажлж. Төрд гарсан дарга нар сонгуультай уул уурхаагаас хандив авч сонгуульд ордог. Сонгуульд гарсныхан дараа ам нь үдээтэй, нүд нь анаатай. Булгаачуд би мэдэн та нарыг бүгд уул уурхаа хараад гарч ирээд уул уурхаа эдэн хариуцлагагүй нөхдүүдэд гөөлөг шиг бүхэлзэн. Барьцаанд ордог. За хувилхны их орончтон та нар эднэрийг шантаажлж 5 галтарцаас олдог. Тэгээд авчаад дуурдгоо та нар. За ёо. Хөөж. Хариуцлага энэ бичлэнгээр алдагдсан шүү дээ. За энэ кемпинг юм шиг байна те. Дээш очиод тийм үү? Сигнал гэх юм очиод. Starlink-тай учраас тасалж магадгүй. Тэр даргын нөр юм шиг байна тийм ээ. Энэ ажиллаж байгаа хүмүүс үл явах цааш хэрэгч. Тэг өөрхөн эдэ ажилчид авсраад энэ дотор ингээл нэг контейнер авсраад хайцсан.
Кампинг дарга байна уу? Бодвол энд байх шиг байна. Очоод хаалгын цөөлгөнд тогшоотгоод өлгөнө. Тэгээ худал буруу намын нөгөө баялаар шантаасны авгаа шиг бас яаж болохгүй шүү заа юу дашуурдаж болохгүй шүү. Тэгвэл гэмт үлдэл шүү. Айгуугаа соёлтой тогсцаа юу сайн байна уу гэд. Минд мэдяаг. Бариулын дараад үзээд гэх юм да. Хүн байна уу? Ямар ч хүү алгаа. Энэ дарга нарын өрөө мөн шиг байна уу? Нэг ширээ сандалтай ухаантай байна уу? Камераха. Мэдээлэл ирж байна. Сайнах байсан юм шүү дээ. Сайнах байсан юм шүү дээ. Саяны саарл живтэй юу? Тэр уурхаан дарга юм уу? Овоо зальтай хүүр юм аа. Нойлс ирмэн үү? Оо, яа шаадаг болгаач. Саяны ир нойлс энэ уурхаан дарга байсан юм байна. Үнэ зальтай хүүр юм аа. Машиг юм бол мадлаа шаачих юм байна. Хүүраа. За энд нэг үнээс мэдээлэл ирлээ. Нэрийг дарлаа. Скриншот хийлээ. Энийг уншуулъя. За энэ ингэж байна. Бачаа. Оо зайлтай хүүр юм а та. Хэдүүлээ бол том залдуулж шүү. За. Наад хужаа ганц зөрөг чинь жинхэнэ бодлооны хөрөнгө шүү. Наад алтны газар чинь өөр ганц зөрөг гэдэг хүний нэр дээр байсан шүү. 3 өөр хүний нэр дээр байсан. Хужаа ганц зөрөг Нямбаатраар хамгаалуулж захиргааны шүүхээр булааж авсан байна шүү гэж. За ийм л байна. Түрүүний хужаа ганц зөргийг саяны нөгөө саарл 200 дуурхаан дарга нь байсан юм бэ. Дагдцуулчихлаа. Ямар гудиггүй удлаа шат хөрөө. Ховрлгүй удлаа шагаад энэ юу лээ совдих үлээ. Тэг савх гэдэг. Сових гшаас сайхан хүүр юм аа саяных. Хоноош шаамстай юм асуу. Зүхтаасан уу? Сая зүхтааж даралцсан юм те. Тийм. Сайхан хүүр байна. За ийм л байна да. Тэгээ энэ бол үнэхээр нэрнэ. Одоо яг нэг үг хэлэхэд ингээл үнэтэй техник аваад хэдэн зуун үйлээр нь алтаваад буцаагаал үнэтэй техникээр нөхөн сэргээлт хийгээл ажиллаж байгаа ажилчдаа нэг 10 мянган доллар 5 мянган долларын цалин өгчүүл тэгэл болоо штэ. Хамтраад ухаж ийн гэсэн үг штэ. Тэгэхгүй тэгэл одоо ажиллаж байгаа ажилчдаа нэг улны цалин өгөөл ганц 2 сая төгрөг цалин өгчөөл нормын гуцчих байхгүй. Ажиллуулж яаж үйлдвэрлэлийн ослоор алж хайчаал хэдэн дарга нар гадаадаар явж казино тоглоод хэдэн зэвтэй төмөр нь зэвэрж үлдээл байгаль халагдаад хоцордог. Монголын уул уурхайн чиг яг ингэж явдаг. Малчд бэлчээргүй болоод мөн үү? Тэгэл малчтад ядаад малчтаасаа нэг тэр бэлчээрийн төлбөргөөд ойр орчим танах аав ээж чи энд нутгалдаг байсан юм байна. Сард нэг 20 сая төгрөгийн тэтгэмж олгоё, мөнгө олгоё гэдээ ингээд хамтарч явж болно шүү дээ. Салавч өгөөл загнаад идэг гэж шүү дээ. Австралид тэгдэм байлаа шүү дээ. Тэр уугуул иргэдтэй бэлчээрийн эзэдтэй нэг сар болгон одоо юу өгдөг? Урамшуул олгодог. Бэлчээрийн одоо улсаасаа ингээд юу лицензийг авсан ч гэсэн тэр уугуул иргэний эрхийг хүндэтгдэг байхгүй юу? Монгол тийм байх холгаачуд. Хос гас руу явахын тулд гол гарна мөн үү? Гол гарахын тулд буцааж хаашаа явна тийм үү? Саяных орч нар явна шүү дээ. Тэгэн. За тэгээ яв. Саяны нэг 200 шин саан чи явчих. Араас нь давхад та. Саяны нэггүй болгаж барьж аваа л та. Зайлны уулгаач. Хэний уурхай. Хитэн дөрвийн цалин тавьдیں۔ Яадаг ийдیں۔ Амын асуу ил та. Тэ? Наа ч олдоогүй хаа олддгийг нь Хаа болгооч. сууж байгаа зогсож байгаа. Тэ. Одоо энэ харалтаа уулаар нь ингээ уулаа ийцээ. Энийг бусааж ухсан руугаа булаач улгаачудаа. Хөөш. Одоо энэ чи ухсан нөхөд том карьер үүссэн мал ухаадаг Африк шиг цөл болоод дууслаа ш улгаачудаа. Тэ? Ингээл ийм л улгаа ийдсэн байна да. За саяны улгаа чаана юм. Тэрүүгээр давсан уу? Тэ.
Оо тэн дээр зогсож. Тэр хараа. Орой дээр гараа тэр зогсож. Тэр хараа. Сайхан уулгаач тийш яв. Яа энэ газар зогсоод. Уулан дээр гараа харж байгаа хөөе. Зэв уулгаач тэр хараа. Яваач зугтааж гин үү? Хөдөл. Аваа хүн юм. Таашаа идсэн байгаа. Сандлаа ажиллаад. Сандлаа ажиллаа гэртсэн үү? Хөдөлж гин үү? Зугтаал араа шишаа. Хурдан шаа. Зугтаал энэ уурган заграл зугтаасан шүү. Борж яваанаас нь. Зүгээр хоёр юу асуу. Энтэй зоддохгүйгүй, маргалдахгүйгүй, өмнө самаа үүсгэхгүйгүй. Яагаад энэ малчдыг дээрлэхэд байд? Яагаад үгүй зүргэлтэй идэггүй? Асуу. Уучлалын төлгөөг нь харъя. Тэ, батлуулсан. Хэний гар үсгтэй нь харъя. Аа? Аваа холгаач бай. Зугтаасан. Энэ бүр тойроо шатцтай. Цаавар өрөөдөж байгаа. Али үсийг надад аваад үсээ зүр. Али. Хаач намгаа чаана юм. Тэр явчих. Амдаа шаагаад чи. Мөн богоостай. Тийшээчтэй цэлсэн газар. Газар болоод. Гажаач. Биш ээ. Хоёрцоо. Мөн байна. Ингээ зогсож. Энэ уурга хариуцж байгаа дарга гэж Би биш шүү дээ. Юу ялаа юм. энэ ингэдэг үний уурга. Энэ юм шүү талтаа өдөр шүү. Та өдөр юм уу? Тий. Та энэ юу гэдэг? Энэ сая сав авахгүй юм чинь байдаг шүү дээ. Тэрс тулж шүү дээ. Сая 90 ойл хэсгэж шүү. Яли мөнгө гэж сая уурга шүү дээ. Саяны сар живдэж Биш ээ. Аа. тэр харуул үргэлж Хэн гэж юм? саяны харуул болон тэр бид нар сая очиж харлаа шүү. За энэ яагаад нүгс эргэл хийдэг юм бэ? Чи зүгээр иргэний өгдөл яриа. Энэ одоо хийгээл явж байгаа юм. Их ашигласан байна шүү дээ. Тэгээ бусаагаад болдгоо юм. Улаал том болоод ингээл шатараа гарна. Бус нүг нь очиж хараад явал. Бид нар бол одоо энэ төр аваад яваагүй шүү дээ. Чи яг энд нь юу хийдэг? Би энэ биш ярина. Сар цалид авч. Өөр юу ихтэй бас хэцүүлж нэг талаас авах. Тэгээс шудраг ярьж чам. Би ямар чамайг тэгээд Лайв нормаагүй шүү дээ гэдэг хөөч юм байна. Од болмооргүй чи шүү. юм баггүй. Ягаад гэвэл нийтийн эзэмшлийн зам тал бай, үндсэн хуулийн заална. Ард түмний байдал болж байгаа учраас хариуцлагатай хариуц. Би ухах юм. Чи хариуцж байгаа шүү. Чи энэ техникийг нь харж байгаа шүү дээ. Би ухсан байх нэг том техник байгаас та. Тэгээд энэ ойрын малчдыг яагаад Зүгэлтэй. дахин түүнийг зүүцгээ зүгээр. Эхлээ та юу юу гэж яах вэ? Эхлээ та болж яач. Зүгээр үргэлж юм. Ойрын малч шатцтай. Энэ малчдын хэрэг шиг яагаад бодох юм бэ? Бодлого яхаа юу гэсэн үг нэг л дэлхийд дээр амьдарч байгаа зү. Малчд бол болгоно тэгээд толгойтой бол өөрөөсөө тахдаг юм шүү дээ бас. Бид нар нэг юм онгоч өөр юм өөрөөсөө одоо цалин хэд авдээ та яг нэг үгүй ихэд 200 мянга 200 мянгаар биш барилга дээр нэг өдөр ажиллаач 200 баг болсон шүү дээ. баг зүж үү? Тий. Бисгүй та одоо алхны уурхаан дээр ажиллаж 200 мянга гээд Мөнгө шүү 200 мөнгө шүү. 200 мянган цалинтай уурхаан дарга хийдэг гинэ. Битээ тэгэлтэй өгшөө. Аа? 20 сая юм уу? Цаа авах. Үгүй би юм асууж. Ягаад гэвэл миний байгалыг та нар халаад байна. Миний малчдын нөхөс зэрэг бэлчээрийг халаад байна. Та нар хариуцлагатай хий. Уул уурхай хийж байгаа бол буцаага бул мөн үү? Тий. Ягаад тэр гол руу шалан масгаад байгаа? Тэр гол руу шалан масгаж шүү дээ. Сая би лавэр харуулсан шүү дээ. Дага явсуу. Дага явчих сууч. Шаламыг чи харуул. Болохгүй шүү дээ. Чи шалаахаар асгаж байна. Ахын дөө чи нуурхаан даргана гинэ. Ахта удлаа ирээд яах вэ? Тэгээ цайлын 200 мянган дээр авдаг гэд чи битийг урднаараа зогсож. Ахын дөөш. Аживэж. Сууч. Тэг. Сайхан ярилцъя зөв. Тийм энэ залуучаар нь гайгүй ярилцчмар залуу байна уу? Сайхан ярилцах хэрэгтэй шүү дээ. Дөлгөн өнөөс шахаж сууч.
Энэ залуучаа харин гаагүй хүн хэлээр мал хөлөөрөө гэж ярилцчихар залуу шиг байна. Зүгээр суус байх. За хинд алдар нэр юм бэ? Мегмар сүрнө. За тэр алтруу явъя. Би наадах шүү. Йоо. Гү чи би шаламж харуулах гэдэг шүү дээ. Гү чи яах гэдэг юм. байж дараа нь. Гү чи шалам гол руу хаяагүй гэсэн. Хайцны ч очоо харуулъя. Нөхцөл байдал ийм л байна шүү. Бүгд л яг уу чи бас нэг. Гү тэгээ эдний юм гэ та нар бас ингээ барьцж байгаа юм. Барьцах биш. Бүгдөө л энд Булгаачууд бие биентэйгээ барьцаад бүгд ингэдэг гэж шүү дээ. Шаагаад л та. Тэгвэл хариуцлагатай ажил л та. Бузар базраа өнөөдөр насаараа алт углаа. Монголын хүүхнүүдийг бузраллаа миний мэдхээ. Байгаль бузраллаа. Яасан ханддгүй бузрын песта бай. Тэ чи бузар базраар заалга. би мэдэхгүй шүү дээ. Би мэдэхгүй. Чи өөрөө алтаа өдрөх гээстэй. Энэ алтаа өдөр хуучин талбай гэсэн нөхөр зэрэгэл тэгээд орхицсон. Тэгээд одоо бид нар зүгээр нэг эпл буудаал. А чи буудаж байгаа юм уу те? Чи буудаж байгаа юм шүү дээ. Тэгвэл хоёул эпл рүү чи очиж. Машинаараа дагаа явчихдаг. Дагаа явчих. Чи дөлгөөний машин сууч. Бабаж би чамд сууч. Бабаж энд суугаар Starlink байхгүй. Чи ард суугаад араас урд гараа яв. За тэгээ. Энэ дөлгөөнөг суулгачих гэнэ. За. Өө чи энэ хой гэнэ. Чи манай дөлгөөнөр машин оноод энд сууч хоёулын хоёр гүсэлээ. А? Суулта урд суулта. Урд суучих та чи. Бузар базраг хайцсан л мэг эбл ухааш яаж нэг. Жүжээ тагараа ахад өнөр ингэхгүй суу. Очоо тэр. Хой. Саяны тэр амн хаалган дээр очиод тий босож очиод тэн дээр очиод нэг ярилцаад тий заяа. За манай дөлгөөний машинд сууцсан. Бузар базраг хаяа явсан талбайг эпл ухаж ийн гинэ. Бүгд л ухаж байгаа шүү дээ. Бүгд л алж байгаа шүү дээ гинэ. Ингээд нэг ч гисэн уул уурхай ажиллаулж байгаа хүн ийм хонцын ладрын сэтгэлтэй байхаар Монголд хариуцлагатай уул уурхай хөгжихөө. Петка нар 30 жил алтын авч авдрын хаялаа. Байгаль аллаа. Хөрхи сая эдэн малчтвал зовж штэ, зүдэрж штэ. Ядарч штэ, бэлчээргүй болж штэ. Төв бараад ихээр готын ладрын дүгжрээнд утаанд амьдрмааргүй штэ. Аргаа ядаад бэлчээр дээр амьдрихээр энэ улгайчууд нэг бэлчээрийг халаад штэ. Харалт ингээ халаа ицсэн штэ. Улгайчуудаар энэ нэг би хэрвээцээ байгаль орчны сайд байсан бол хойш энийг нөхөс эргээч дараагийн үйл ажиллагаагаа явуулаа. Үгүй тэрүүгэн гэмтрэг тооцно гэд ингээд хулгайчуудыг төр бас нэг төр шиг байвал зангарахтай байна да. Ягаад гэвэл эднээс бүгд хандив авд юм а манай улс төрчнөр. Хөлгөний их оронч тэндээс ирж мөнгө шантаажлж ардуура хэдэн галтар цаас авдаг юм а. За юу. Би мэдэн штэ. Тэр худлаа буруу намын бузар яага мөнгөтэй улсын. Тэр данх оюун эрдэнэ лалрын заавраар энэ данхыг явуулна худлаа буруу намын бузруудыг явуулна та нар хитэн цаас өгөөрэй. Эднэр өгч байгаа штэ. Тэгээ амаа өмгч байгаа штэ эднэр. Би мэдэн та нарыг. Усаад өгөө. Улгаас нэнүүгээр шарилж болцсон. Хинэг ч удлаа шаач сая цалин идэх 200 мянга. 200 сая байхаа тий? 200 сая ёо. Ямар хуцдаг юм бэ? Саяны бацаан чи харна. Юу гэж шаах донос ирж гин үү? 200 мянган төгрөгийн цалинтай алтны уургаан захирал байна яана. Ичгчгүй удлаа шаах. Тэр үтэнд өглөө говьд орох гэж байна. Үлээ. Совд орох гэж, совдоос явж гин гэд. Энэ ичггүй удлаа шаадаг юм заллингууд ийм үйл хийд юм аа. Хувирлгүй удлаа шаадаг улгайчууд гэмтэр хийд юм аа. Энэ үл зүгээр хувирлгүй удлаа шааж. Гошин жогийн жүжигчин шаашаа шааж. Хожаа ганц зэрэг бол энэний хэд дабл шүү дээ. Зүгээр захын энд ажилладаг мүү гүйцэх цагирлын гэж яхад ганц зэрэг бол зүгээр зайлуул амар Монголын төрийг зайлах бол энэ үхэнд хөрсөө уулуулчаад харилцагчдаа зайлах энэ үхэнд үнэн заяагүй дараад нь энэ тэр том уулын шиг оолаа хийсэн шорог булнаа тийм байдгүй эдгээр гэхгүй залны хулгайчид ингэж худлаа шааж байгаа хулгайчаас энэ шорог бөгөлнөө Хар 5 саяар уурхагаа заллал хайчих шүү дээ. Тэгээ сүүлд нь 5 сая доллараар ууж байгаа зэрэг заллий гээл лицензээ зараад залжиж байгаа юм чи. Ингээд зогсож.
Ингээд зогсож. Хажуугаар ордер хөх та. Ирж гин. Яг байна. Тэнд очиод. Яг ингээд шахаад. Тэр өгнийг дууд. Нас. Болмол. Өвгөө ха. Энэ сар 200 та танаа захирал юм байна те. Энэ захирал гэж юм те. Танаа дарга юм байна тийм үү? Энэ саяны энэ 200 энэ танаа дарга юм байна те. Ирж гин үү? Машин зовлоо шүү дээ. Богод ирж та. Баханд насра. Хоёрыг солио. Ахын доо энэ хэдэн жил болж байгаа шороо юм? 4-6 жил болж байгаа. А энийг буцаага болчих болдгүй юм ахын доо. Болж байгаа. Эндээс наваад нуур бол. Хаа нуурлуу болоод байгаа юм. Энэ хуцсан талбайраа гоцооч хийж байгаа өнөхөөс ирэх. Ха? Чи худлаа яриад байна. Үнэн байгаа. Чи сая зэлэн 200 мянга гэж нүдэн дээр худлаа ярьчлаа нэг заяа. 200 мянган цалинтай хүн хаач байхгүй заяа. 10 жилийн хүүхдийг өдрийн нэг тэ зах дээр нэг лангуун дээр суугаад ихэд 200 биш заяа ахын доо. Чи ингэж худлаа ярьж болохгүй нэгт. За хоёрдугаар чи тэр гол руу шалаам асгаж ийн гэсэн үгүй гэж чинь. Тэр үнэн. Ус асгаж байгаа тэр юу асгаад байгаа шалаам. Тэр гол руу шалаам асгаад байна. Аль үр энэ дүү. Тий. Зүгээр шалааг нэг ус цэвэр ус татуулж байгаа байл. За чи хэдэн хүн ажиллаж байна энэ дээр? Очоод хэлсэн. За 300 хүн ажиллаж байгаа. Энэ том техник дээр. За өдөрт хэдийн алт авч байна? Юу хийх юм бэ? Ха? Бусар басраад хэдийн өгч байна? Яаж орсон? Лицензээ ханаас авсан? Чи бусар дээр хэрэж орсон тийм үү? Чи сая говьд явлаа гэж тудлааш яасан надаа. Говьсоо. Өглөө сойсоо. Чи юу гэж та араас мэдээ. Савроо. Би совдын иргэн байна. Энэ уурхад хамаарлгүй гэсэн. Ингээ чи ингэж худлаа шааж байгаа хүн энэ малчтыг бол чи салавч өгөх юм байна ахын дөө. За ахын дөө энийг нөхөс иргэ. Ойлголоо гин чи. Энэ техникүүд энийх чинийх юм уу? Биш дээ энэ ч хойж ухаж байгаа нэг эдээ тавьсан л. А эдээд хайцсан юм уу бузар басраа? Чи одоо бас бузар басраагийн шалааман дээр шаагаад байгаа юм те? Зүг. Гэхдээ тэгээ чи тэрийг өмнө хэлчихэлтэй. Ахаа би бузар басраагийн шалаам шааж байгаамаа. Шалаам долоож байгаа мөгөл хэлчихэлтэй ахын дөө. Чи ингэж худлаа идэх ямар шаардлагатай ахын дөө? Монгол хүн чинь бас нэг үер хүн шиг үнээр. Тийм үстэй ахын дөө. Би нэг 30 хүнтэй шалаам шааж байна тий. Ухаан айдсан нүхэн дээр нь орж байгаамаа тийм үү? Нүхнийх нараас суурж байна ч гэдэг юм. Ингээ хилэлтэй чи. Ахын доо энэ малц цаалчдын бичээрийг одоо болд өхөө. Тий. Болё. Чи бит. Малчтай яасан гэж танд юу гэсэн малчтай? Оо ерөөсөө юм чи энэ сард энэ малчтад нэг 20 сая төгрөг өгчих. Одоо энэ доор байгаа малчт. Чи дэрсийг гасцсан биш. Юу? Гэхдээ сард яг уу танаа би одоо энэ гасар нутаг бол лицензээр бузар базар авсан байж болно. Гэхдээ энд чинь бас хүн өвлжчихсэн, хаварччихсэн байж болно мөн үү? Үр саднуудаа энэ хажууд амьдарч байна та мөн үү? Тэгэхээр чи үр садны ядаад нэг 20 сая төгрөг сард өгчөж Бид нар хооронд ойлголцоо бас наан цаана гэдэг. ойлголцдгүй гэж байна. Гүй юу гэж тийм. Чи ойлголцдгүй гэж байна. За битээ гэж худлаа ярах юм. Дээр очих хоёлаа очиж. Аль нь тэгсээ очиж. За очиод энэ доош очив. Яв. Дөлгөөний ард суугаа яв. Тэр доор айлд очиж энэ нөхрөөс нэг хойно сууч. Сууч. Зүгээр машин чинь аач. Гэхдээ чи уурхаа дээр машин ачаад яах гэдэг юм бэ? Энэ айлд нэг 20 сая төгрөг авч өгөн заа ёо. Чи ойлголцоо явж байгааг шааж юм шаадаг. Өдөр айлд очив. Энэ нөхрийг дагуулад айлд очив. Шинэ тавих юм аа. Наадхан хаана тавьчихоо. Хоёлаа одоо ахын доо нааш сууч. Одоо нууц чагаад байгаа юм байхгүй шүү дээ ахын доо. Би ямар чамаа. Задар айлт болчих. Йоо. Ахын доо. Гараад. Хой. Ах нь холихны нэг их оронч нэртэй шантаач чинь биш. За ёо. Ах нь хаана хариуцлагатай уулуурхаа хийж ивэл дэмжин заа ёо. Нөхөн сэргээлтэй хийгээл Канадууд шиг тийм ээ. Ажиллаж байгаа 30 ажилтнтайгаа сард нэг адилхан нэг 30 сая төгрөгийн ашгаа хувааж аваад мөн үү? Тэгэхгүй чи 30 сая төгрөг нөгөөдөл нь 3 сая төгрөг авч ивэл
Чи казино явал тоглоно шүү дээ. Би мэдэн шүү та нарыг. Аа? Өнөөдөр Мянган Баяр энтрийн жишээ шүү дээ. Эрдэнэ Эрдэнэт энтер. Аа? Яг энэ техникүүдүүд ажиллахгүй л байгаа юм байна. Чи тэгтээ ажлууд шороогоо зөөгöd булаач таахын дөө. Уулаар нь ухаан эцэл юм биш үү чи? Тэгтээ үлийн өргөж байдаг ш таахын дөрөв хөвгттэй өстэй. Чи ингээ байгаль алаад идэг үр хөвгт чи бас сайн сайхан явна гэж хэлээд байгаа. Хэлгэнэхөө. Хэлгэнэхээр өнөөдөр чи битээр хийсэн үлийн үр чи битээр биш юм аа гэд үлийн үр хөвгт нэрдэг үстэй. Үн тэ? Тэгэхээр чи бид нар зүв байх хэрэгтэй өстэй. Тий? Худлаа ярьж болохгүй. Чи нүдэн дээрээс 3-4 худлаа шаалаа. Сайн шаадаг юм. За одоо тэр шаламын чи харуулсан заяа. Тэгээ болж байгаа гэдэг шааж. Чи бас явчихгүй шаах юм аа. Энэ хожигаан зэрэг таних уу? Хожигаан зэрэг чаашаа. А тэр бол чамаг даавалцсан хулгайч байна. Одоо шорд орцсон. Залингаар явах нь тодорхой тэр хулгайч. Чи одоо энэ минийг булал таах юм дөө. Хөөш. Энийг булал таа чи. Ойлголоо шаах. За чи сард хэдэн дөрөвний алтаад хэдийн нөхөс сэргэлтийн зардалтай хадгалтай. Энд чинь зүгээр ээдэл үдээс зүгээр хороо таваар мэдчихэл байгаа шүү дээ. Тийм ухсан гэдэг нь байхгүй. Өнөөдөр өрөнд орохгүй, орохгүй тэгээд бас. Одоо энэ хараа. Ингээд туулгал руу шахаад шаацсан байгаа. Туулгал хажууд урсч чинь энэ ширгийг удаална эднэр. За яа. Эдэн улгаачаар нэ. Эдэн улгаач чи бунуулахын төлөө үнтэй брэнд унуул хурдан морьтой болгож тансаглуулахын төлөө тэгээд нийтээрээ байгаль бэлчээрээ алдаал үе үед амьдрах. Бид нар яг вэ нэг цаг үед амьдраад ахын дүүнрээ. Хөөш. Хорвоогоос зайлна ахын дүү. Хэн блэ? Мяга. Бид нар нэг богинохоо хугацаанд амьдрал зайлна. Зайлахтаа үр хөвгттэй нэг бүтэн юу үлдээчихдэг үү? Байгалийн нэг бүтэн үлдээч. Тэгтээ та нар алаад дуусгачлаа. Тэ? Ахын бол ингээд байгаль алдаг хүмүүсийг байгалийн алуурчин гэдэг чинь зөв томьёолж байна ахын дөө. Зөв. Зөв байна уу? Байгалийн алуурчин гэдэг. Бузар базраа. Үр ангад бол нутгийн бузар. Нутгийн буян гэд нэр шаацсан. Үр ангаа уянгийн батар уянгаа ухаж ухчихсна нөгөө буян нь алтаар ирсэн гэж ойлгоод байгаа шүү. Нутгийн буянгаа өгцсөн. Нутгийн бузар. Байгалийн алуурчин. Мөн үү? Улгаач та нарыг ер нь ингэж томьёолохгүй та нар даварч заяа. Нэг эзэнгүй улсгээ бодсон юм шиг дураараа шаагаал сонгуул болно хэдэн хөлхний улс төрч хандив өгөөл нөгөөдөл нь хандивын овчаал чив чимээг өгөөл амгол ийм л байгаа. Улс төр ерөөсөө ийм би мэдэн та нарыг над чиг орилж байгаа дард өмнөдөө үннээ хэлж хагаад өөрийгөө биш махи төрсөн дүүгээ гаргаж чадахгүй та нар. Хэдэн улс төрч мөрч. Тэднийг та нарт хижээдэг. Яг Монголын 20 жилийн 30 жилийн 90 оноос хойш гисгэм ингэж явж ирсэн. Авилгалчин сайд дарга нарт хандив өгдөг байгаль алдаг миний ард ийм гişүүн байгаа гэж шаадаг. Юу нь шүү дээ. Гачууд за нэг гол руу шалам шаажсан одоо чамаар харуулна. Тэ энэ зөв буруу юу? Одоо энд юу байгаа те? Энд бас угааж штэ. Тэ бүгд угаачих улгаачууд. Яг энэ улгаачуудынхаар ороод ширхтойгон цагдаагийн бяцлаанаар явж ажиллаа гэж чөөш. Обо хойд толдоо баян онгорт байгаль алж байгаа би чамтай яаж хэрэлж байгаа болиуллаа. Өөрийнхөө зар дор шил би баян онгорын байдлыг хамгаалсан хойд толдоо. Чи баян онгорт өнөдөр дорн байлуулдаг мэд чи энийг байлуулаач хойд толдоо. Чадахгүй ажиллаагүй зайлаач. Хойд толдогч манай хөрөгийн цагдаагийн дарагч манай онжуу манай нутаг. Тэгтээ тэр хамаагүй надад. Ажиллаж чадахгүй бис дагууд дөрөв зайлах хэвээр. Яасан ардур өдрөс юм шахаад байна уу? Өмнөх сахал цогоо чи тасарсан гэсэн шүү хөөе. Сахал цогоо чи байгалийн адуурчаас авсан мөнгөөр тасаргаа өдөрч байгаа гэсэн. Би чамайг мэдэн Нямбаатрын ам. Сахал цогоог шаалга. Эрхүүхийн авд албан тушаалтнуудыг АТГ шалгадیں۔ АТГ-ийн комиссаруудаа энэ улгаач нарыг шалга. Улгаачууд энэ араа ингээд хийж байгаа альд энэ үйлдэлээр харагдаж шв. Үргэлжилсэн үйлдэлээр харуулж байна. Эрүүгийн гэмт хэрэг хуулийн хэлгээр үргэлжилсэн үйлдэлээр энэ эрүүгийн гэмт хэрэг. Хөөе. Экологийн цагдаа энэ байгаль орчны яам, уул уурхай яам дампуурсан юм байна уу? Монгол төргөө болцсон юм байна, эзэнгүй болцсон юм байна. Одоо улгаач нар томрол өдөрт яг хэдэн дөрөв алт ухаж байна хандаа. Чи үнэлжтэй. За сая бид нар усан бугаас чи асуусан. Батараа 5 хил гэж байна. Ингэж 500 г 5 хил. Чи өдөр 500 г-аас буухгүй байгаа. Би мэдчихэж байгаа. 500 г-ыг өнөөдөр 400 саяар бод хэдөө? 5-4 200 сая. Чи өдөрт 200 сая алчаад байгаа. Жишээ нэг сартаа чи 20 сая төгрөг өгье малчин. За ёо. Та нар нэр ста нэр. За эйгөө маа. Энийг агаарч чин гашлгаа ав. Цаг уран тарсан байгаа. Мод тарсан байгаа. Ва гуцаа. Тарсан мод чи нэг зэрэг чи алга. Ав. Энийг чаашлуу тэр уурхай ёроолоор болго. Энүүгээр мал илчих.
Өр Монгод яг ингэж гашиж байгаа шарилж ургасан. Ягаад гэвэл салхийг хаачдаг байхгүй малуудаа. Тэ. Одоо сачууд. Би ер нь байгаль орчны байцаг чимэл халаа их юм байна дөө юм гаж тэр. За энэ юу? Наад чи нуур устдаг. Одоо гойж тийм тавьсан юм байна. Солиороо чи сая гоожчихсан устгацсан байна. Сая гоожчихсан чи шаламаа шаажчихсан сая. Энэ хийтэй байсан хараа. Дөнгөсөө за өмнөх лавн дээр байгаа. За энэ тэгвэл цаатлын усын үзүр татж байгаа зэрэг харж байгаа. Тийм шалаан байна уу хараад. Шалам. За яв тэр айлдч. Тэр айлдч. Энэ айлыг их дэрлэгдэх гэсэн. Сард нэг 20 сая төгрөг зөө. Энэ заамар сумын иргэдэд энэ уулуурхаа энэ Ватиканаар сар болгон 20 сая төгрөг хулгайчуудаа. Ойлгосон уу? Төв аймгийн иргэдэд сар болгон 20 сая төгрөг. Ингэжээс та нар Төв аймгийн нутгийг ал. Ойлгосон? Тэ. Их орны гişиг энэ чи үндсэн хуулийн зааснаар тухай иргэдэг өмч байхгүй. Та нар албан тушаалнуудтай нийлээд ухаадаг байхгүй. Төв аймгийн ахын дүүс. Би та нарт энэ булганыхаа энэ хожаахан зэрэг хулгайчаа сар болгоо 2 сая төгрөг ав. Бүр хангаад ухаж байгаа хулгайчудаас. Ойлгосон уу? Ингэжээж яг уу жинхэнэ баялагын сан болно. Ойлгож байна уу? Ойлгож байна уу? Гэнэ. Заавалчгүй та нар сангийн мөнгөийг цөлж шааж явах хэрэгтэй юм уу? Тийм байхгүй заяа. За энэ малчны дэрлээ. Энэ малчинд юу гэвэл чинь асуунаа. Юу ч хийгүүлдэг гэсэн заяа. Өөр хамаар хэлсэн. Тэнд оч. Зогцдог нэ идэг өгдөн чи. Үнэлж. Ахын дөө идэг өгдөө. Мөнгө өгөх гэж ирээгүй ш надад. Гоцлаа шүү. Мөнгө өглөөж бид нар энэ бас өөр өөрсдийгөө тоглоод байгаа юм ба шүү. Юу гэж. За энэ гоцж иргээ зогсно. Чи машин дээр сууж. За дэрэг зогсно. За энэ айлд үг. Яг та нар бэлчээр дээр нь ухч байна. Тулгаачуд бузар базраа юу ч өгөөгөө. Эй! Очи сууж. Эй! Нохороо! Наасир юм асууя. Эй! Энэ нөхөр айл танад хэдийг өгд ингээ асуу. Нүрдүүлэхээр аваад ирлээ. Энэс ихгүй удаашаа. Дууднаа найлаасаа. Үнэн дээрлэгдэх гэсэн. Юу шаалж өгдөг гэсэн. Чи сард ийш 20 өгч чадах уу? Энд сард 20 сая төгрөг нь айлд. За гэж байна. Сар болго 20 сая төгрөг өгөхөр ирлээ. Байж гин айлуудад юм уу? Дуудах наатах. Юм ядарсан иргэдийн бэлчээрийг ухчаал Зүгээр ахын дөө шудраг байсан дэр шүү Та нар байна штэ намайг өөй. Шантажны их орончдыг бол та нар ирэхээр нь нэг 2 сая төгрөг, 20 сая төгрөг, 200 сая төгрөг л явуулчихдаг заяа. Энэ уурхай эзэн ирчлээ өгшөө. Сая ингэнэ. Зогцоо тухдаг гинэ. Энэ уурхайгаа сар болго 20 сая төгрөг ав. Өвлж авраа гэж идэж гэн улгаачууд. Миний нүд дээр өгнө гэж нааш гараад өч. Нааш. За ирлээ энэ уурхай энэ малчин ирлээ. Энэ цохон гол зогтой энэ доош дараах. За энэ уурхай захирал мөн үү? Энэ уурхайн захирал. За өөрт чи энэ асуудал шийдэжсэн үү энэ? Үгүй ээ. Зогтож байгаа гинэ. Үгүй гэж шүү дээ. Чи яг ингэ удлаар идэв. Ахын дөө. Тэр таарч уулзч байгаа шүү. Гэхдээ одоо энэ бол та хэдүү яриа малмалж байна. Тий? Тэгэхээр танах энэ нутгалж ирсэн мөн үү? Лицензээр энэ улгаачууд авсан байж болно. Гэхдээ энэ танаа өвөө эмээгийн удам дамжиж ирсэн өвлжээ аварч мөн үү? Өвлжээ аварчийг нь ухаан ийцэн улгаачууд хараа. Одоо сард энэ малчин дөөрх нэг хэдэн төгрөг. Энээс сар болгон 20 сая төгрөг авах энэ дөө. Энээс ах нь хэлжлээ. За чи өгнө гэдэг амлаадах. Нааш. За. Иргэд уулзчихъя гэдэг. Иргэд уулзчих гин. За бидний 30-аад бай. Чи зүгээр өдрийнхөө ухаж байгаа алтны өчүүхэн гэлтэрхийг өгнө сард нэг удаа. Энэ хавьд өөр хавьд айл алга. За ёо. Тэ. Сард 20. Үнэн үү? За сард 20 сая төгрөг авах нь улгаачаас. Байгаль алуурчнаас. Болж гин үү? Хой уцын бишээд авах энэ уцыг. Дөлгөнө. За чи утсан дээр бичүүлж хийлээд яах вэ? Тэгээ энэ малчны уцыг аваад. Хооронд нөгөөсөн аваагүй хэрэг байвал би цагдаа дагуулж ир та нар дээр эрүүгийн гомдол гаргана. Хантаа. Чи хэд хэдэн хуульж ирчихсэн. За ёо. Чи байгаль орчинд ноцтой гохирол учруулсан эрүүгийн гэмтрэг үлдсэн. За экологийн цагдаагийнхаа эрүүгийн эдийн засгийнхаа бузар базрааг бузар ган зөрөг шиг барьж шалга
байгалийн алуурчин болоожин ганцаар шиг 20 цаг даруулгач чиг. Энэ өвн байгалыг суурийн бузар базраа алсан. Бузар базраа. Голгач чиг. За утсан мэсэд авцсан уу? Авчлаа. За чи утсаа өгөөшөө бичвэл. За сард 20 сая төгрөг амтлаа гар барилаа. Болж юу? Аа? За энийг хүргээд өгч явъя. Аа? Дажи бичээд даа. Та нар ингэж малчтайгаа Канада, Австралид авахын тулд олон улсын уулуурган чиг гэж ерөөсөө энэ. Яхын тулд ерөөсөө л энэ. Тэгээ иргэд яагаад гэвэл хамтраад ухдаг. Цэм дээрээс нэм гарахгүй өрөнд ороод байвал хэцүү шүү дээ. Цаах удлаа гуцаатаа. Өрөнд ороод байвал чи татан болгоно шүү дээ. Татан болгоно шүү дээ. Хүн чинь татан болохгүй бодоод dig гэсэн. Та тэр яг уустаад. Одоо юм шүү дээ. Тэр яхаа тавсах цаахаас юм. Тэр таймаа. За энийг замаараа энд буулгах чи өөрхөн машин дээр навьчдаг чи. Ах нь хүн чанартай тулдаа чамайг машин дээр чи хүргэж өгөх чи. Надаас өөрөмбөл чамайг энд хаяад явна ойлгосноо. Тэгэхээр чи энэ малчны зайлуул аав ээжийнх нь удам дамжиж ирсэн бэлчээрийг алж байгаагийн хувьд яг хөтэ нэг айлд нэг сард нэг 20 сая төгрөг жилд яг нэг 240 сая төгрөг энэ ч л өнөөдөр энэ айл бас нэг сайхан амьдраад мөн үү? Тийм үстэй. Тэгээ та нар энэ зэрэг ойлгосноо. За заамрынхаа энэ алтны уурга улгаачудаас өргөхөө тоогоор 20 сая төгрөг авцгаая. За шинээр гарсан уургаануудыг ажилуулахгүй улгаачуудыг заяа. Өмнөхийн нөхөс эргээч дараагийнх нь ажил. Алтын аваад авдрна. Аа? Тэ. Одоо алтаа ухал хамтраад идэв. Ард түмэнтэйгээ хамтарч ид. Ганцаараа гэсэн эзэн хахад даргалах байх юм даа. Заяа. Ойлгосноо? Чи яг өгнө сард. А 60 түмний нүднэр хэллээ шүү. Чамаг энэ араа 170 мянган хүн үзэж байна. Монголын 170 к хүн үзэж байна. Тэ 1.7 к гэж байна. Тэ чи хот боллоо. Мега. Чи ихэд хотлоо шаасан. Хотлоо илжиг хоёр алахгүй баригддаг шүү. Манай Монголын улс төрчнөр яг мега шиг за чи яг хэдэн цаг хүнд 3 хотлоо шаачлаа. Монголын улс төрчнөр 36 жил гошгоруулж хотлоо шаалаа хүрнэд. Аа? За яг умаар хүүрнүүд аа. Мега шиг үж болохгүй шүү. За энэ минийга нөхөс сэргэнэ. За яа. Клогийн цагтаагийнхаа ой. Ирж энийг нөхөс сэргэлэг улгаачудаар. Энэ техникүүдийн авчир төмөр туршаа тэгж байгаа сэргэлэг улгаачуудаг. Лазад. Энэ ажлыг ингэж хийждэг. Гятад өнөөдөр ингэдэг. Ингээ хийцэн байх юм бол биш үү? Одоо уурхай эзэнтэй ашигт малтмлын даргатай, мэрэгжлийн хяналтын даргатай, уул уурхай сайттай тэр үед ажиллаж байсан бүх улгаачуудыг тэтгэвртэй гарцсан ч гэсэн суулгаж ирээд энийг уцааж байгальдынх нь хэлбэрт оруул, онгон байгальдын хэлбэрт оруул, чадахгүй бол цаазаар авах гэж байгаа. Тэнгүүд көөлөг болж байгаа хятад. Монголд яасан дарга нарын бүгдийг гахуулдаад дуусаа. Та нар гахуулдсан сонгууд чиний ард ямар улс төрч байна? Улс төрч. Аа? Ямар улгаач байна? Чи улгаач байгуулаад ухаж байгаа. Хүн болгоно гэж ойлгож болохгүй шүү дээ. Аа, ойлгоно. Тийм болоод энэ улгаас нэр ингээд бузарлаацсан. Өчигдөр уцмцсан залгаж үз. Хөлт дугаар өгсөн гэж мэдэн шүү. Залгаж үз наа чи хөлт дугаар өгсөн. Хөлт дугаар өгөх юм бэ? За зөр айл ч юм уу шүү. Ойлголоо л гişаач. Тэ. Аа, Чим ягаад гэвэл энэ айлын бэлчээрийг идэлсэн байхгүй. Бэлчээрийн шаасан. Байгалийн надаа гэмтрэг үлдсэн. Тэ. За буцаад давхраа. Ийшээ говьл орё. За нөхөр минь хариуцлагатай зөв ажиллаж шүү заяа. Зөв яваарай. За. Нүдэн дээр сих бодлоо шааж байгаа баригдваа. Би ч бас мөрдөн байцаагч болохоо алсан хүн шүү дээ. Энэ муу асан бас сайхан залилдаг хүүр байна. За энэ говьл ороотой. Тэ. Совд ороотой. Совд ороод цаагаараа гол гараад хос хас дээр очин заяа. Алаа ицсэн байна. Тэр 3 настай хүүхдээ юу хаана үдээ? Аа? Холоо. Тэш оч. За энэ дээрээс одоо тэр 3 настай хүүхэд амнасаа алдсан. Байгалийн алуурчин Монгол улсын дод мандлаа байж гончиг батын Батболдын алсан байгаль дээр очноо. Батболдоо чи нодныг томорч ир гэсэн. Гөлөг минь аа. Чи ирэн эргээд уулзахгүй шаа. Би чам шиг гөлөгтэй эргэж уулзахгүй. Чи согтоо нодн баярд орж талига жинх мөнх та нар их хур зохион байгуулж байгаа нэртэй нүүрсний алуурчин шонол давг дөржин таанд их тор томирсон.
Цэвгэн давгдар тэргүүтээ та нар хэдэн улгайч нар байгалийн баялгаар томорж байгаа хэдэн улгайчуд заа юу. Та том шаагаад бидэд үсрээл баярхаал нормал уян өөрсдөө та нарын уяач гэж хүүрээ байна. Гончготын Батболдоо чааш даваад явчих. Чи хэлжих сууж чадахгүй улгайчаа. Хүнээр мөрөө юудаг. Хүний уйсан молыг чи толгой дээр алтаар шаадаг чи. Шүрэн давч шаадаг. Биел авч хамшиг новшоо. Ингиж том алтмалтаар өөрийгөө гойж чадахгүй. Ягаад гэвэл нийгэм ядуу байна. Би нэг жигсэн хүүхдэд нэг жигсэн шүрэн давч хийлгэж ягаар эмчилгээнд нүг новшоо. Та нар бол өөрийнхөө хүүхдүүдийг бодно. Өөрөөний хүүхдүүдийг пэмээс алавч өгнө. Охин та нарын өр удам чинь дасар нь байгаль цуулгаачдын өр удам дасардیں۔ Төрүүчээс нь гар тамиг татж яана гэдэг чинь дасарж яана гэсэн үг. Байгаль хэлгэн заа явуулгаачуу та. Хар тамигч та. Байгалийн алуурчдын хүүхдүүд ихэнх нь хар тамигч чинь мэлээ ойлог. Мэдрээ үз та нар болсон. Хар тамиг нэг орцсон гарахгүй. Ягаад гэвэл та нар байгаль алсан. Үүдийн өр та нарт хүүхдийг чинь хар тамигч болгож харуулж байна. Гохин улгаачууд. Заадгаас асуулт дуудаад. Энэ яасан? Гүзгсэд. За бацгаана уу? За наашир. За хаанхыг. Энэ охин хүүхдээ байгаа. За яга байгаад чи алаад байхад алуулаад байгаа та нар. Хийхгүй шүү дээ. Сайн байна уу? Заанс шүү. Алалцах хэрэгтэй шүү дээ улгайч нартаа. Дээр үед нэг заамрын 2 3 залууч над дээр ч уулзсан. Тэгсэн чи яасан гэсэн чи нөгөө босоог Монголын нэг хинг нэг улгайч байд юм ба штэ. Ирдэг гин. Чи класс суулгаад аваа явдаг гин. Мөнгө өгөө явуулцдаг гэж. Заамрынхаа өөрсдөө надад гэж хэлсэн. Тэр үнэн үү? Үнэн шүү дээ. Үнэн те? Нэг тохоор. Нөгөө ер нь тиймэрхүү. ер нь их оронч дэрж алтны уургачтаас ингэдэг улгайчуд. Тэр 3 настай хүүхд хаана алаа хийцээ өгнө. Энэ амт. Холоо. Одоо нэг хинээчил яг наамд авах шүү. За би та нарыг дагаа явъя дөхөө. За тэг. Очиоттой харуулаатай. Одоо энэ минийг та нар ирэл энэ хурш. Одоо энэ минийг inged алж штэ. Та нар нэг гаага нөхөс сэргээчээ дараа руу оргод шаардлага тавьж болно ш дахин дүүнэр. Тавиа тэгээ эдгээр өөрснөө тэгээ Оргуулсан хамгаалагчид тавьдаг ингээд бидрийг ойртуулдаг. Ойртуулдаг юм уу? Гэхдээ цагдаа дуудаач. Экологийн цагдаа дууд. Энэ заамрын засаг авилгалаар шоронд явцсан уу? Ингээ засгийг ингэсэн те. Эдгээр бүгд авилгалч юм. өөрөө тавьдаг очиод үзгөө. За очиод үзье явъя. Араас чин дагъя. За нутгийн залуучууд ирлээ. Дагуулаа явж байна. Нанаа шинээр хэлт юм яах вэ? За. Гончготын Батболдын 3 настай хүүхэд алсан талбар явах гэж байна. Гончготын Батболдоо чи 3 настай хүүхэд алсан. Алуурчин. Манлаа яаж алуурчин. Би чамшиг тоош хулгайчуудаар тороод хийлэхгүй өөрийнхөө амар чиний бусраг дуудана. Мовшмын заяа. Мөн Гончготын Батболд гэж мөн хулгайч. Мөнгөн дуртай. Морь их гад байгаль ална гинэ. Муусаа хулгайч нар тэгэд даврахгүй заяа. Хулгайчуудыг. За сумын залуучуудтай явж байна. За би энэ оронд дараагийн лайв үргэлжлүүлэн заяа. Тэр 3 настай хүүхдийн газар дээр очиж нэг эмэглэл хэрэгжилж явна. Сүү авчих. Нэг юм өргөж өрөх юм байгаа. За би энэ залуучуудтай юу ялаа заяа. Энэ дэлгүүр ороод нэг сүү муу аваад тэр хүүхдийн газар дээрээс үргэлжлүүл лайв хийн. Эднэр дандаа бузруу тараа. Дандаа бузруу тулгайчууд. Навшнуудаг. Одоо дараа экологийн цагдаа дагуулж ирнэ улгайчуудыг заяа. За эргээд жоохон байж байгаа лайв гэдэг уцааж байгаа сэргэлээтэй.